Pray to God, all people, don't listen. Бид юу болохыг би мэдэхгүй. Evolution бүгдээрээ хөгжинө. Роботтой бүгдээрээ ярьсан тий. Нэг нэг бүгд сурч эхэлнэ. Мэдэх зүйлээ мэдсээрээ дэш хэлмүүлнэ. Бүгд угаасаа тэгээс дэш хэлмүүлдэг. Слайм болж дахин төрсөн нь. Парт Миками бол азгүй царай муутай хинш тоохоргүй нэгэн. Түүнийг баталж байгаа зүйл бол 37 жилийн турш огт хүнтэй нэмэх 18 зүйл огт хийж үзээгүй бөгөөд түүний найз өхөн тэр бунтан сайн найзд болох Тамурайтай араар тавьчихсан байдаг. Яг энэ үед нэг сэтгцийн өвчтөй миний сууг дээр сонин комент бичээд байдаг. Дүлцэн гар утга бариад баян залуу дайрч гарна. Миками чинь бас царай муутай дээр нь бүр мулгуу учир нөгөө баян залууг алах гэж байсан алуурчингаас найз өхөнтэй нь явуулдаг залууг аварч байгаад ар нуруунда хутга зоолгож өрхнө. Хутга нь үнэхээр гүн ордог бөгөөд маш их цус асгарч Микамигийн бие мэдэрхээ багаар болно. Тухайн мөчөд өөрийгөө азгүй амтан гэж бодож байхад бурхны хоолой сонс. Та шинэ чадвар сонг гэдэг бөгөөд эхлээд халуун дэсвэртэй чадвар ах уу гэж асуув. Тэгэн үүдэлт мэдрэхдэггүй би энэ чадвар ах уу гэж ерөнхийдөө бурхны дуу хоолой сонсгдгоо. Тухайн мөчөд Миками маш их цус алдаж байсан учраас найз өхөн болон араар нь явуулдаг сайн найз нь тэр хоёр Миками санаа зовж өрөвдөж гарна. Яг энэ мөчөд Микамигийн бие хөрдөг бөгөөд тэр үхэлтэй учиржээ. Бурхан хоёр сонголт өгдөг. Халуун дэсвэртэй, хүйтэн дэсвэртэй мөн халуун дулаан алгахгүй. Тийм сонин чадваруудыг сонгодог. Сүүлчийн мөчөд Миками найз охинтой нь явуулдаж байсан сайн найзгаа миний хард дискэнд байсан бүх зүйлийг устгаарай. Учир нь дандаа нэмэх 18. За мэдгүй гэж хэлээд би 37 наснда ингээд хүнтэй том хүний ажил хийлгүй. Нас барсандаа харамсахгүй байна гэж хэлээд өхөн. За харамсаж байсан ч хин таамаатай байна. Одоо угаасаа хүцэн. Тэ аних үед систем түүнийг ухтаж авах бөгөөд түүний систем түүнд юу ч идэж чаддаг чадвар өгнө. Мөн түүний сүнс махан биеэ орхиж өөр ертөнц рүү шилждэг бөгөөд түүний 37 нас хүртэл зандан байсанд нь шагнал болгож мэрэгэн ухааны өгдөг бөгөөд Миками тухайн үед эцсийн амьсгалаа аваад гаргах мөчөд Микамигийн сүнс өөр ертөнц рүү аялдаг. Тэнд тролл, жөтгөр, гоблин маш нууцлаг амьтад бүр лууч бай. Тим ертөнц рүү сүнсэн шилждэг. Тэр зүгээр л нэг энгийн сохор слайм болж дахин төрдөг. Тэр өөрийнхөө чадварыг мэдхийн тулд тэр агуу дотор байсан ургамлыг иддэг учраас түүнд өөр хийх зүйл байхгүй. Унтах эсвэл хоол идэх ширэг байхгүй. Зүгээр л уйдаал ургамлыг идэж байдаг. Тухайн мөчөд дахиад бурхны хоолой сонсогдох бөгөөд чамд өгсөн чадвар нь юу ч идэж уусгаж чаддаг бөгөөд мөн түүний маш их сайн анализ хийж мөн хязгааргүй удаан хугацаанд хадгалах чадвар байлаа. Хизээч дүрдэггүй авдрал гэсэн үг. Тэр эзэн зүйлээ юу гэдгийг маш сайн тодорхойлж чаддаг бөгөөд эзэн зүйлээрээ юу хийж болох тодорхой мэрэгэн ухаантай ажээ. Жишээ нь сая эзэн оронгол нь имчилгээний уусмал хийж болно гэж шууд дүгнэлт хийдэг. Миками зандаа таарсан бүхэл ургамлыг идэх маш их эдгээх чадвартай бодистой босоор байдаг. Дараа нь Миками цэнхэр өнгийн талстыг иддэг мөн тэнд маш их талст байдаг бүгдийг л идэж байгаад санаандгүй халтараад ус руу унчихдаг. Миками энэ удаа үххийг хүсдэггүй тулд өөрийгөө шаар шиг хийж байгаад усан дээр маш их хурдан давхиж гарна. Мэдээж уснаас гарч чаддаг. Тэгээд нэг сонин зүйлийг мөргөөд яг л өөрийнхөө нэлцгай биеийг устгах шахна. Гэвч тухайн мөчөд асар баргил хоолоогоор "Хөөе жижиг найз минь" гэдэг. Гэвч Миками сохор цэлцэгнэр учрал лууг харддаггүй. Лууч аимшигтай уурлаж гарна. Миками уушлахгүйгаа лууч Микамигаас их юм хүсэхгүй бөгөөд чиммээ битгий гаргаад байгаарай л гэж хэлдэг. Миками луугийн хүслийг биелүүлж Миками нэмэлт ур чадвартай болдог. Тэр нүдтэй болж орчлон ертөнцийг харж чаддаг бөгөөд орчноо сайн харна. Үнэхээр гайхалтай сайхан ертөнц байдаг ч өөрийгөө усны тусгад хартал жижигхэн зэлцгнүр байхан тэр энэ ертөнцид 10-20-той шид байдаг. Тухайн мөчид Миками лууг анх удаа харж байгаа сүрдэж гайхширч орхино. Лууг өөрийгөө танилцуулдаг намайг Волдура гэдэг. Би хуй салхины луу гэдгийг хэлнэ. Мөн энэ ертөнцид 4 ширхэг луу байдаг. Волдура нэг нь юм. 300 жилийн өмнө нилээд далжгар нөхөр байсан бөгөөд Волдура нь хот тосгоныг лээд явж байтал нэгэн баатар гарч хизээж гарч чадхааргүй ичидийн шоронд хорсон ажээ. Миками 37 жил зандан байсан ч 300 жилийн хажууд бол юу ч биш. Бүр гайхширч орхино Миками лууг. Волдура хоёулаа найзлах уу гэж ерөнхийдөө шууд Миками асууна. Волдура өөртөө бардаж би чинь хүчрхэг лөө юу гэж хамшиг юмтай найзлах уу гэж байгаад сүүлдээ тэр хоёр найзууд болж гар цэлцэгнүр хоёроо хүрлцэн найз болно.
Энэ шорон яг 100 жилийн дараа жидийн уйлдөрийгөө сороод ер нь бол тэгээд уйлдөрийг алхал юм байлээ л. Тэрийг нь уйлдөрөө Микамид хэлнэ. Миками ганц найзыгаа алдахыг хүсээгүй учраас Миками дасар мэрэгэн ухаантай учраас тэр дотроос огчид нөлөөлдөггүй байгааг анзаарч өөр төлөвлөгөө боловсруулж найзтай хэлнэ. Төлөвлөгөөг сонсон уйлдөрөө Микамиг ямар ухаантайг нь гайхдаг бөгөөд Микамиг зориулж нэр өгье гэдэг. Нэр гэдэг нь энэ ертөнцид маш чухал байдаг. Валдүрэд хандан Миками өөртөө нэр өгдөг бөгөөд Темпест гэж нэрлэх үү гэхэд Темпест гэдэг нь монголоор бол шуурга гэсэн үг юм. Валдүрэ бүр үхтлээ энэдэг бөгөөд чамд зүгээр Римури гэдэг нэр өгье л гэдэг. Одооноос Миками биш Римури гэдэг болсон шүү. Миками нэр нь Римури болсон чинь гинзэл ягаан өнгийн гэрэл асаж Римури тухайн мөч төлгөөгөөрөө Римури хязгааргүй багтаамжтай авдар гэсэн штэ тэр луу найзыгаа өөртөө шингээж байгаад буцааж гаргах санаатай байсан л юм байлээ. Римури Валдүрийн найзыг шидийн шоронтой цуг залгиж орхидог. Тухайн үйл явдлыг шууд шидтэнгүүд хаадууд мэдэрдэгэ. Дараагийн 5-7 хоногийн дараа Римур таст болон янз бүрийн зүйлс идэж явсаар л байдаг. Тэр идэх бүртээ өөр чадвартай болж байдаг бөгөөд зандаа таарсан мангас болон могоо амьтдыг идэж эсвэл устгаж байдаг. Тэр авраг могоо гэдэн хүссэн амтныхаа дүрд хувирдаг чадвартай болдог бол дараа наалзыг зөндөө мангасыг устгаж маш их ядарна. Мөн тэр өөрийнхөө биеийг сунгаж яг л хүн алт шиг дүүлэн ниснэ агуу хооронд. Явсаар Римури агуугаас гарах хэсэгтэр тэр хурч ирж чадсан байдаг бөгөөд хаалга нэгдэж 3 хүн гарч ирэх нь бөгөөд тэр 3 хүн адал явдал хайж яваа харагдах бөгөөд нэг нь Валдүрэг энд байгаа гэдгийг мэддэг болтой. Валдүрэгийн талаар ярина. Мөн тэр 3 хүн алга болдог ичид ашиглан тотгошоо орох үед Римури харин эрэх чөлөөг мэдэрч хаалгаар гарна. Гадаа үнэхээр гоё. Өвөс ногоо тэнгэр гээл бүхэл зүйлийг мэдэрч амжаагүй байтал нь Римуриг муухай жижигхэн ногоон өнгийн гоблинууд угтаж авах нь тухайн гоблинууд зэвсгэн зэвэрч гисэн бүр нэг яйдай байцгэмээр өрөвдмөр харагдана. Гоблин Римури татан чи үнэхээр хүчрхэг юм аа. Чи үнэхээр хүчрхэг харагдаж байна. Яагаад гэвэл энэ хаваар явж байгаа юм бэ гэж асууна. Римури ярих гэж бүр баг дуут тохио шиг чанга дуу гаргана. Луу найстайгаа ярих гэж хичээсэн болтой биз. Гоблинуудыг ахлаж байгаа залуухан гоблин Римуриг хүндэтгэж досгондоо аваад залдаг бөгөөд досгоны хариуцдаг өвгөн манай бурхан алга болчихсон болохоор чонноо тэрийг мэдрээд байгаа гэдгийг хэлнэ. Тэдний бурхан найз Валдүрэн байдаг бөгөөд одоохондоо Валдүрэн Римуриг чингдсэн байж байгаа шүү дээ. Досгоны ахлагч өвгөн та биднэрт тус болооч гэж гуйдаг. Гэвч Римури би чинь зүгээр л нэг цэлцэгнүүр слайм шүү дээ гэж хариулна. Гэвч өвгөн үгүй таны аура чинь аимшигтай ялгарч байна. Та үнэхээр л хүчрхэг гэдгийг нь мэдрэгдэж байна гэж хариулна. Бурхан түнд мэрэгэн ухааны чадвар өгөх үед л аль хэзээний ийм аура Римуригаас ялгардаг болсон байна. Тэрийг мэдсэн гоблинууд ой таараад давтаж байж л дээ. Нэх удалгүй өвгөн 5-7 хоногийн өмнө болсон үйл явдлыг ярих бөгөөд чоннууд досон руу дайрсан байдаг. Досгоны хамгаалах 100 гаруй тулаанч гоблин үхэж арай гэж досгоныг хамгаалж чадсан. Одоо жархан ширхэг тулаанч гоблин үлдсэн гэдгээ хэлнэ. Досгоныг хамгаалж өгөөч гэж Римурээс өвгөн өвдөг сүгдэн гуйдаг бөгөөд Римури досгоныг захирагчаар сонгогдох бүхэл гоблинууд Римурийн өмнө өвдөг сүгнэ. Римури Миками байхад ямар их хүмүүсээс тусламж гуйдаг байсан гэдгийг хальт дурсдаг бөгөөд Римури досгоныг хамгаалагч ахлагч болох нь тэр. Римури хамгийн ихэнд агуу хотор өөрийнхөө олж авсан эдгээдэг шингэнээрээ гимцэн бүх гоблинуудыг имжилдэг. Нэг л мэтгэд орой болсон байдаг бөгөөд чоннууд айхад бэлэн болж. Гоблинууд модоор хашаа барьсан байдаг. Мөн голд нь Римури зогсох бөгөөд тэр та нар ирсэн замаараа сурсан дугайдуулаад бус гэж хэлнэ. Чонны ахлагч тоосон шинжгүй цэргүүдээ дайраад гэж хэлнэ. Гоблинууд чоныг холоос харваж унгах бөгөөд хурган дайны арга барилтай стратегтэй болчихсон байдаг бөгөөд мөн ойртож ирсэн бүхэл чоннуудыг утсанд тасар татуулж байлаа. Чоннуудын ахлагч уурлаж өөрөө дайрдаг боловч хүчний ялгаа маш хол байдаг бөгөөд Римури агуугаас гарахын тулд маш олон аратнуудыг ялсан шүү дээ. Тэгэхээр чонныг бол амархан алж орхино. Римури чоннуудын яв гэж хэлэх чоннууд огт тоодоггүй. Римури агуугаас сурсан аргаараа чонны ахлагчийн биеийг идэж биеийнхэн дүрт хувирдаг бөгөөд Римури асар чанга эрхэрдэг. Бүх чоннууд өвдөг сөгдөж айж чирнэ. Чоннуудыг ялсан Римури буцаад хэвийн байдал руугаа шилжиж гоблинууд маш их баярлана. Өглөө болж чон гоблинууд яг яах учраа олохгүй баахан манаас юмнууд байж идэг бөгөөд мангартаа зогсож байдаг. Римури та бүгдээрээ одооноос хамт амьдарнаа. Та нарт би нэр өгнө. Би аав чинь байна гэж хэлдэг. Аян настай буурлаас 8 настай гоблин чон бүгд л баяртай харагд. Ингэж удаан амьдрахад та нарт хинч нэр өгөөгүй юу гэж Римури
инээд нь хүрнэ. Хамгийн эхэлж хөгшин өвгнөөс эхэлж нэрийг өгөх бөгөөд өвгөнд Rigard, Goto, Faisto мөн чонын ахлагчийнхүүд Ranga гэх нэр өгж маш олон нэр өгсөн учраас чакра нэлээд багассан бөгөөд яг л хайлж байгаалаа шиг орчиж өрхнөөр Rimuru. Part 2. 3 өдрийн турш Rimuru халамжинд Rimuru-ийн хүч тэнхээ орж буцаад хэвийн байдалтай шилжинэ. Мөн Rimuru ухаан ороход нэгэн гоблин охин урдан зогсож мэдчлэн өмнө нь харж байгаагүй гоблин байсан учраас эргэн дөрнөө сайдар хартал бүхэл гоблинууд өөрчлөгдсөн байх. Rigard гээд нөгөө өвгөн чинь булчинтай бүр амар гоблин болчихсон байвал яг нэр гэдэг нь энэ ертөнцид асар хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл байсан бөгөөд Rimuru тухайн мөчөд ойлгож Ranga гаднаас орж ирэх бөгөөд салхины шидтэй болчихсон байдаг. Бүхэл гоблин чан Rimuru-г буцаас ирсэнд маш их баяртай. Rimuru өөрийнхөө нэр өгсөн гоблин чан маш өөр болсон баяртай байдаг. Мөн Rimuru уран хуулийг тэднэр үлж бүтээдэг. Нэгт хүн рүү дайрахгүй, хоёрт хоорондоо байлдахгүй, гуравт бие биеэ ялгарлан гадуурхгүй гээд гурван хуулийг тогтоож өгнө. Мөн чон гоблин бүгдлийн үгийг даган мөрднө. Rimuru-д ерөнхийдөө бол зориулж байр бэлдэж, ер нь бол Rimuru-г үгнээс хинч гардаггүй. Rimuru тэднэрт гоблинуудад ерөнхийдөө бол хувцас хийж сурах хэрэгтэй юм байна да гэж тухайн үед Rigard ойрхон орших урт сахалтай, балиар сарайтай, өвгөн шиг тийм төрхтэй, хөрш зэрэгэлтэй уулсан тийм хувцас хийж чаддаг гэдгийг бол хэлнэ. Rigard Rimuru-г чи ямар муухай босдыг гаднах үзмжээр нь доош нь хийдэг юм бэ гэж ууртай хэлнэ. Rimuru маань үслэг амттын зүг жолоогоо мушигдаг. Rimuru нилээд хол замыг туулд их л зүйл болно, их л зөвлөж бодно. Rimuru манай хэд гал тойрч буухална гоблин дунд Goto энэ ертөнцид ээлбүүд байдаг гэдгийг хэлнэ. Rimuru дотроо баахан зүйл бодоод амжина. Манай хэд зорьсон газараа ирдэг бөгөөд Rimuru бусдыгаа үлдээгээд Gotoтой хамт цаашаа явдаг. Маш урт дараа л очир байдаг бөгөөд Rimuru Goto хоёр хүлээцтэй тэр дараа л дороод зогсдог. Нэх удалгүй хоёр танхаагаар хурч ирэн Rimuru-г андуурчих мөнгө байвал бүгдийг нүг гэдэг. Бас тэр хоёр гаднаа дахиад хэд хэдэн гимгий царайлсан дээрэмчин найз нартай хамт байдаг. Rimuru тэднэрээ өмнө чон нарыг ойлгосон шигээ чарлтал унахан унаад өгөх нь хүчдэг базар байна. Rimuru-г анзаарсан Ахмад Kaito Rimuru Goto нарыг газар тэднийг аваачна. Тухайн мөчөд Kaito дээр яралтай зэргүүдийг имчилгээний бодис хэрэгтэй байгаа гэдгийг хэлдэг. Kaito яг учраа болохгүй манагтад байж байтлахаар Rimuru-г авгаас хадгалж авсан ургамлаа өгнө. Rimuru-г өгсөн эдгээх шингэнэн амжилттай зэргүүдийг имчилдэг тулд Kaito Rimuru-г суллан хамт өдрийн цайнд орсон. Өнөөдөр болсон явдал чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлнэ. Kaito Rimuru-г дагуулж Smith-ийн дэлгүүр рүү орно. Тэнд маш их төмрөөр хийсэн гой зүйлс байдаг. Хөвчлэн тэгтэй зэвсэг байдаг. Kaito Rimuru-г нэг найзтай танилцуулдаг бөгөөд тэр төмрийн дархан Kaiji гэдэг. Kaiji өөрийнхөө туслахуудыг Rimuru-г аварсан гэдгийг мэдээд өвдөг сүгдэн баярлаа гэж хэлнэ. Rimuru Kaiji зовлонгоо тоожих бөгөөд хааны бүкс долоогч 20 урт сэлэм энэ 7 хоног гэж хэлсэн бөгөөд ямар ч завгүй байгаа гэдгээ Kaiji Rimuru-г хэлнэ. Rimuru агууд байхдаа шингээж байсан тастай гаргаж ирдэг бөгөөд Kaiji тастыг хараад энэ тастад маш тус сэлэм хийж болох материал байгаа гэдгийг хэлдэг. Харин Kaiji-гаас Rimuru сүрсэн асуулт асууж би гоблин тосгонд энэ зүйлийг барилга зэвсэг хиймээр байна. Чи надад тус болно гэвэл би чамд энэ зүйлийг өгье. Надад зөндөө байгаа гэж хэлнэ. Rimuru Kaiji хоёр тохирсдог бөгөөд ам сайхан хэлнэ. 5 өдрийн дараа Kaiji хааны тушаасан сэлмнээс зөвхөн нэгийг л хийж чадсан байдаг. Мөн сэлм ямар онцгой гэдгийг Kaiji Rimuru-д хэлнэ. Миг зэлгэж орхих бөгөөд дүн шилгээ хийн. Мөн сэлмийн бүтцийг нарийн сайн ойлгож чадсанараа Rimuru маш амархан 5 өдөр арай ч хийсэн сэлмийг 1 секундын дотор маш олон хийж чаддаг. Rimuru-г харсан Kaiji үнэхээр биширч бас гайхшиж байна. Маш олон сэлэмтэй болсон учраас баярлалаа гэж хэлнэ. Дахиад ламал Kaiji Rimuru-г талархснаа илэрхийлэн Rimuru-г ээл бохтуудтай бааранд аваачдаг бөгөөд Rimuru-г нэлцгай бийч гэсэн түүний зүрхэнд 37 жилийн турш гэртээ ганцаараа байсан зандан ир байгаа билээ. Эльфүүд Rimuru-г сонирхдог бөгөөд цэлцэгнүүрээр тоглож байгаа жоохон хүүхдүүчийг Rimuru-г дамжуулж барина. Тэр эльфүүдийн дунд нэг нь шидтэн байдаг бөгөөд Rimuru-гийн хувь заяаны ханыг харж өгье. За тэгээд шид бөмбөгөөр хартал нэгэн охин харагдах нь тэрэ. Rimuru шууд тэр охиныг цээжилж өгдөг. Мөн энэ мөчөд Vista гэдэг нэгэн гарч ирэх бөгөөд маш их ууртай байдаг. Угаасаа биелүүлэх боломжгүй даалгавар өгч байхад яаж чадаж байна гэсэн шиг л уурлаж абирлана. Сүүлдээ бүр Rimuru-гийн дээрээс шингэн зүйл асгаж орхино. Rimuru юу ч бодлохгүй гайхшиж холбирч байхад
Кайжи асар их урлан Вистагийн нүрийг огцом зөхнөө дахиад зөгтөг тулд оройн манайхэд шууд асуулт орчихдог. Бүгд л хааны туслахын зөксөн гэ түр саадуулах байранд. Тэд саадуулах байранд асар тайван байдаг. Бөгөөд маргааш нь хаантай уулзах хүртлээр тэнцэнэ хоноглоно. Маргааш нь хаантай Виста болон Римури болон хамбасаа тунгуудтай хамт уулзсан. Тэгсэн хаан ер нь Кайжиг маш их хүндэлдэг юмсанжээ. Тэгээд чи манай хайранд буцаад орооч гэж хэлдэг боловч Кайжи би өөрийн эзнээ олсон гэж. Хааны зэргүүд бүгд л зэвсгээ бариад л вэггүй. Тэгсэн хаан асар тайван зэргүүдтэйгээ зэвсгээ буулга Кайжи бол бусдыг нь би хотоос хөөж цүлж байна гэж тушаал өгнө. Вистаг хаан маш их зэмлэх бөгөөд чи хинч хэрэггүй хог. Чи юу нэмээ хорлооч гэж хэлнэ. Висташ тун удалгүй амиа хорлох болов? За мэдэхгүй. Маргааш нь манай хэд хотоос явдаг бөгөөд 5 хоног өнгөрсөн байдаг. Римури чоны дүрд орсон шигээл маяглаж гарна. Мөн хурсан зүйлийнхэн хүчийг ашиглаж чаддгийн гайхалтай. Кайжи гоблинуудын тосгонд ирсэн байдаг бөгөөд мөн тэр яаж зэвсэг бүтээх үн төлбөрийг гоблинуудад зааж сургадаг. Мөн яаж ном сумаар харвагаж нутаг усаа хамгаалах, талаарч хичээл заана. Мөн газар зүйн байрлал хэр их чухал вэ гэдгийг зааж сургана. Бараг л багш юм уу хаашаа юм. Кайжин чинь нэг л мэдхэд тосхны гоблин хүн ам нь 500 гаруй болж өссөн байдаг бөгөөд Римури хаяа бурхны дуугаалаг сонсдог. Бурхан ч наад гоблинуудаа жүштгэрийн замаар алхуул гэж хэлнэ. Римури ойлголоо гэдэл тэд нарт олон муухай шид зааж өгнө. Манай өвгөн Ригард гоблины хаан болчихсон тэр нэг өдөр ойгоос яаран гурж Римурид мэдээлэл өгнө. Ойд хідэн хүмүүс аврах томширгоолжтой ижлэг мангастай тулдаж байгаа гэдгийг хэлнэ. Яг тулдаж байгаа гэхэд хэцүү. Ер нь бол цугтаж байдаг бөгөөд ганц масктай эмэгтэй л галын шид ашиглан гайхалтай шоргуулзуудтай тулдаж байдаг. Таашаа юу болох бол парт 2-ын хүрээ дуут. Масктай эмэгтэй нэг аврах том шоргоолжийг алчдаг. Үнэхээр чадварлаг. Хамт явж байсан адал явдал иргэж нар бүр гайхаж орхидог. Яг энэ мөчөд нэг шоргоолз эмэгтэй рүү огцом дайран масктай эмэгтэй бүх биеийг хөвшиж орхидог бөгөөд яг энэ үед асар хүчтэй аянга цохиж шоргоолжийг үнс шиг алга болгоно. Нууцлаг эмэгтэйгийн маск аянганаас дээшээ салхинд хийсчихдэг тул царай нь ил гарч ирдэг. Римури тэр шоргоолжийг алчсан юм байна лээ л дээ. Мөн Римури гарандаа ч юм уу гаргүй л дээ. Тэгтээ учраа олоод барьчихсан байдаг. Масктай эмэгтэйгийн гарт өгнө. Масктай эмэгтэй тэгсэн нөгөө шидэд бөмбөлгөд харагдаад байсан охин яг дүрээрээ байх нь тэрэ. Даяны ханин ингээд буюу зам дээр л байж дээ хөр. Римури по ямар хурдан таарчих вэ гэж дотроо энэ үйл явдлын дараа Римури тосгондоо адал явдал хайгч нарыг аваачдаг бөгөөд гуйлагчин бөбөөн нар шиг л хоолно. Тэд нар ч бүр хоолыг нь хог хашиг цөлмөж гарна. Хөөх хис нилээд үнссэн харагданаа. Сайн хараад байсан чинь Римури агуугаас гарахад зөрөөд орж байсан нөхдүүд л байсан юм байлээ л дээ. Тэднэр дээр л заяаны хань нэмэгдсэн юм байлээ л дээ. Ригад ерөнхийдөө бүх зүйлийг тайлбарлаж хэлдэг бөгөөд Римури энэ тосгоны эзэн гэдгийг адал явдал иргэж нарт хэлнэ. Римури баярлалаа аврах шоргоолчноос аварсан гэж адал явдал иргэж Римурид баярсан талхснаа хэлнэ. Бүгд өөрсдийгөө танилцуулдаг бөгөөд адал явдал иргэж нарын ахлагчийг Кевл хоёр хамт явж байгаа хүмүүсийн Гийдо болон Эрен нар юм. Харин Заяаны ханыхын нэрийг нь Шизүү гэж өөрийгөө танилцуулах бөглөнө. Тэд нар маш сайхан цадтлаа бууж хуушрэж Шизүү Римури уулын орой дээр бүх үнэнгээ ярилцдаг. Римури өөрийгөө Япон хүн байсан азгүй үхлээр үхсэн гэдгийг хэлнэ. Охин өөрийгөө ч бас хэлнэ. Намайг энэ ертөнцид дуудсан гэж. Тэгээд энэ ертөнцид ирсэн л юм байлээ л дээ Шизүү. Дуудаж ирдэг гэдгийг ерөнхийдөө бол манай Волдеро луу өмнө нь Римурид хэлж байсан. Дуудагдаж зарим нэг онцгой хүмүүс энэ ертөнцид ирдэг гэдгийг Римури гинт санана. Римури бас Шизүүг оюун санаагаа эргүүлж сануулдаг тул Шизүү өнгөрсөн цаг үеэ санах бүрт илүү зовлон мэдэрнэ. Учир нь зарим хүмүүс хэтэрхий их зовлон туусан учраас өнгөрсөн цагийг санахыг хүсдэггүй бидтэй хөрхис. Тэгвэл Римуригийн чадварнаас өнгөрсөнд марцсан бүх зүйлийг сануулах юм байлээ. Гинтэл Шизүү сая босон үйл явдлыг зүү дэмшиг орноосоо гинцэрнэ. Хажуу талд нь Эрен унтаж байх бөгөөд мөн Шизүү толгой аимшигтай гаван хийж өвднө. Хүний толгой гаван хийж өвдөхийг мэддэг хүмүүс мэдэх байлгүй дээ хөрхис. Өдөр нь Шизүү Римури буу халнаа. Бүх зүйл хэвийн сайхан байж байгаад гинтэл Шизүүгийн унах бөгөөд тэнгэрт бүрхэж харанхуй морилно.
Шизүүгийн эргэн тойронд галан тойрог үүсэж уламж тэлж Шизүү уламж халах тул тойрог халсаар байгаа нэгэн мангас болон хуурчхан тэрэ Шизүү асар хүчтэй тэсэл болж эргэн тойронд гал шатаж галуу юулж байгаа мэт Шизүү өөрчлөгдөж мангас болохдоо зэрэгцээ луунууд танаас чим гараад ирнэ. Хачирхалтай тэгсэн нөгөө адал явдал иргчнэр нь чинь харин Шизүүг шууд устгах хэрэгтэй ийм аимшигтай мангасыг гэж хэлнэ. Тэр гурыг хараад ямар хоосон тэрэгтэй малнууд вэ? Та хэдэн ч тулсан хинж энэ мангасыг дийлэхгүй тэх үү гэж дотроо бодноо. Тэгээ та нарт ялах магадлал тэггүй байна гэж дотроо хэлэхээс гадна ялах магадлал тэггүй гэж хэлнэ. Тэгээд Ремүрийг хуурсан ши танд юу хэрэгтэй вэ гэж асууна. Харин тэгж асуудал мангас шууд Ремүр рүү галаар дайралт хийдэг. Мангас руу ч Ремүрийг усаар сөрсөн дайралт хийнэ. Ингээд тулаан эхэлдэг тул Ремүрийг яаж заяаны ханаа гимтэхгүй луунуудыг устгахаа бодно. Мэдээж бурхан яагаад ч юм бүү мэд Ремүрийг ерөнхийдөө бол тусламж хилээд байдаг. Ремүрийн мангас болсон заяаны хантайгаа аимшигтай тулцсны эцэст арайч юу ялнаа. Ялахын зэрэгт ерөнхийдөө бол Шизүү эргээд хүн төрхөндөө ухаан алдас сэрнэ. Шизүү өглөө нь ухаан орж босон үйл бүх зүйлээс уушлахгүй. Мөн Шизүү яг үхэх гэж байдаг бөгөөд өчтөрийн босон тулаанаас болоод хамаг чакрагаа алдчихсан юм байлээ. Шизүү Ремүрээс өөрийгөө ясан учраас Ремүрид хүчрэх нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөн өөр тохиолдсон бүх зүйлээ ярьж өгнө. Шизүү дуудагдаж ирсэн мөн өчтөрийн хаант уулзах гэж ордон руу очисон боловч гадаа нь байсан те ер нь бол Баатрыг ялаагүй юм байлээ л дээ. Тэгээ зөвхөлт автан ерөнхийдөө тэр Баатартай найзлан улмаар тэр Баатар нь өөрийг нь орхиод явсан. Дараа нь хідэн шавнартай болсон ч гэсэн шавнар нь өөрийг нь бас орхиол явсан юм байлээ. Орхиод явсан юм байлээ. Шизүү улам хүчтэй болох гэж зөндөө хичээсэн юм байлээ л дээ. Тэгэж явж байгаа л энэ галын чөтгөртэй гэрээч гэсэн юм байгаа юм шиг байгаа. Энэ хоёр ялцаж байгаа өөрөө нь яг л Монгол гэртээ их л ижлэх тоон энэ төр байгаа сайн ажиг л та. За ер нь тэгээ Шизүү өөрийгөө хүчтэй болох гэж явж байгаа нэгэн аж. Шизүү саяны тулаанаас болж нэлээд гинцсэн учраас яг өөх гэж байсан. Ремүрийн ерөнхийдөө бол тэрийг нь анзаараад ер нь бол Шизүүг нэг найзыгаа залгидсан штэ. Анхыгоо луу найзыгаа залгисан шигэ. Ерөнхийдөө бол Шизүүгээс залгичтэй юм аа. Үдэгдэл солигддог бөгөөд адал явдал иргч нар нөгөө хоёр дээр ирдэг. Гэвч гаднах байд нь яг Монгол гэр байгаа үстэй та нар сайн хардаа. Яг Монгол гэр байгаа. За Монголд байгаа юм болов энэ газар. За бүү мэд чөтгөр ав гэж. Тэгээд нөгөө хэд Монгол гэр рүү ороод ирсэн чинь Ремүрийн заяаны ханаа бүр залгичихсан байдаг бөгөөд нэг өсөндөө найз луугаа идсэн шиг залгиж орхисон байдаг юм аа чөтгөр ав гэж. Аимшигтай. Заяаны ханаа ичгээд чоны дүрд орсон шигээл түүний дүрд байнга орно. Тэгсэн чинь цэнхэр үстэй байгаад идэм юм аа бас чөтгөр ав гэж. Ремүрийн адал явдал иргч нарт шинэ хувцас дуудлага өгөөд 5 өдрийн дараа Канжи гэдэг үгэн бараг монгол хүн байсан бол той тэр байшин барьдаг бөгөөд баахан л гэр бариад ачаад байдаг. Бүлгөө 5 сарын дотор сайхан монгол тосгон той болчихноо. Манай Ремүри. Игарттай хамт сайхан Ремүри хоолнд орно. Ремүри хүний бие шилжиж чаддаг босноос хойш хоолны амт мэдэрч чаддаг болсон тул хуушуур буузанд донтож орхижээ. Тэр маш их хідэн. Ремүри хэсэг чон унсан гоблинтэй ярилцдаг. Тэр дундаа Гото жоохон та их идэх юм аа гэж хэлдэг.
хилээд дил бүшгэлүүлнэ. Ремури жоохон зүрхний хийтэй бүлгөө. Ремури хуучин өөрийгөө гарч ирсэн агууруу буцаж очив. Ремурич Заяаны ханыхаа биеийг нэлээд сайхан ашиглаж авдаг бөгөөд тэр биенд нь байхад үнэхээр таатай байдаг. Ремури Заяаны ханыхаа зүүдэг маскыг зүүсэн чинь хүчийг нь нууж чаддаг тийм чадвартай болчихноо. Бас Ремуригийн энэ маскны ачаар хүч чадлаа нууж чаддаг болсон юм да. Яг энэ үеэр нэг нууцлаг баачка Монгол нутагт ирсэн байдаг мөн манай Готог сэлмээр зүсэж алах гэж байвал яах вэ? Ремури азар Готогийг хүхээс өмнө ирдэг. Гот надад тус болж эмчилгээнийхэн шигнээс өгөөч гэсэн чи Ремури чамд хэрэглэхэд царай чинь арай л царай муутай байна гэж хэлнээд цаашаа яваад өчгнөө. Монгол нутагт ирсэн гадны дайчид ганцаараа биш олуулаа ирчээ. Манай Чонранга ганцын эсрэг хоёр дүвэл хийж байдаг. Рангаг бүр пойлдох гээд дахиад нэг галын дайчин гараад ирнэ. Энэ үеэр тал тулаан болж байдаг бөгөөд ер нь дайсан багаараа ирсэн байдаг. Ремури өрсөлдөгч нарыг хараад сүрддэггүй бөгөөд Ремури хүний олон бас хүнээ барьдгүй шүү гэж зоригтой наргагүй хэлнэ. Дайсны тулаанч Ремури руу хандан чамааг бид нэр идэх гэж ирлээ гэдэг. Монгол нутгийг эзлэх гэж байгаа чөтгөрүүд байна гэж хэлнэ. Тэр мангас нь. Ремури яасан гинэ нохоо минь чи хуцаж чадхаас хазаж чадах уу гэж ёжтой наргагүй хэлнэ. Тэгсэн улаан мангас нь орон орсон бох шиг Ремури руу шархлаад дайрсан боловч ондоггүй. Ремури яг л хонгилдон шиг л алга болоод нэг саарл маанасан юмны урд гараад ирнэ. Тэгээд Ремури өөрийнхөө сурсан хороо нүрлүүн засаад газар унгаж орхино. Саарл юм навс хийгээл газар унж байгаа юм чинь. Дахиад нэг ягаан далдаас юм Ремуригийн хойноос гинт дайртал Ремури дахиад хонгилдон шиг бултаж байгаад яг хүн аалт шиг торондоо хийж орхино. Дахиад нэг лагаа араас нь сэлмээр дайрдаг. Боловч Ремуригийн биеэс нь зөөлхөн сэлмтэй юм бөлгөө. Сэлм нь хуг. Ремуриг яадаг лагаа вэ гэж хэлээд цээжинд нь цөм шаана. Хоёр бацаан үлддэг тул Ремури миний Монгол нутагт олуулаа ирээд эзэлж чадна гэж бодоо хоёр лагаа минь жижигтэй наргагүй хэлнэ. Тэгсэн улаан мангас би яг л нэг зөгтөг халдсан шиг бүх өрсөлдөгчөө ялж байсан юм гэж хэлдэг. Ремури тэгсэн чинь тийм үү би Монгол хүн гэж хэлдэг. Нөгөө хөгшин өвгөн чинь ар нуруунаас сутга зоох гэж үзнэ. Ремури тэгсэн өвгөн бас зэвүүн. Ремуригийн баруун гарыг дастаад хайчвал яах вэ? Ремурич хөгшин өвгөн байгаагаар нь анзаарч гараа хоромхон зур ургуулж орхино. Яг л ус шиг улаан мангас галын хүчээр дайрдаг боловч Ремури зүгээр л алхаад гараад ирнэ. Мөн эцэст нь Ремури маска тайлтал асар хүчтэй авра ялгарна. Яг л энэ ялагдаж байгаагүй Сүбэдэ Баатар шиг Ремури тэнгэрт асар хүчтэй торнадо үүсгдэг тул яг энэ үеэр нөгөө улаан мангас чинь яг мэдрэл муутай юм бэлээ л дээ. Ялагдаж байснаас үхсэн дээрмээр гэж хэлнэ. Тухайн үед нь өөр нэг нуугдаж байсан ягаан мангас гарч ирэн улааныг маанаас нь лагаа минь чамаас олж бид нэр өхмээргүй байна. Хичнээн чи ахмад ч гэсэн гэж хэлнэ. Ремуригээс буюу Монгол баатараас уучлаарай ахаа бид андуурсан байна гэж хэлнэ. Ремури төрхөндөө буцаж өөрийгөө хинбэ гэдгийг хэлнэ. Нөгөө хэд ч ойлголцсон. Мангасууд ууг нь Заяаны ханыг л алах гэж ирсэн юм байлээ л дээ. Маскны авра гарал хайж ирсэн. Ремури дээр ирээд алиагаа алдсан байж таарсан аж. Бас нэг хүн захиалагч бас байсан юм шиг байгаа юм. Тэр нь дараа нь гарнаа. Улаан мангасыг андуурсандаа уушлахгүй бөгөөд Ремуригийн жудагтай эр хүн учир манад очиж мах шарсан байгаа. Гэрээр минь орж хідэн мах өмхөж ам орвол ор гэж хэлнэ. Оройн мангас гэж дуудаад байсан нөхдүүд чинь огрил байд юм байлээ л дээ. Тэгээд орк гэд бүр аюултай нөхдүүд ойд байдаг гэдгийг гоблинд хэлнэ. Нөгөө жижигхэн гоблинууд болон хүүхдүүд нь айц давтан унтнаа. Тэгээд энэ мөн огри дундаа улаан огри яагаад масктай нөхдүүдийг агнах гэж байгаагаа хэлдэг бөгөөд тэр масктай нөхдүүд л нутагт нь ирж асар олон найз нөхдийг нь алчихсан нутгийг нь галж хатааж орхисон байлээ л дээ. Ганц хайж олох зам нь маскны авра байсан аж. Мөн бас нэг захиалагч байсан. Тэр нь нуугдс нэг. Улаан огригийн ахлагч байдаг бөгөөд нутанд болсон асуудлыг шийдэж чаддаггүйгээсээ сэтгэл санаагаар унаж баг амиа хорлох хэмжээний төвшөнд очсон байт юм байлээ улаан мангас нь. Тэгээд улаан мангас босоод ганцаараа мод руу очиж мод цохиж уураа гаргана. Маргааш нь улаан огри Ремуригийн урд өвдөгс өгдөж хүндлэл үзүүлэн Ремури тэд нарт
тохиолдсон зүйлсийг нь сонсож өрн өвдөж монгол хүний уужуур сэтгэлээр огрын нарт нэр өгөхөөр шийднэ. Нэр өгснөөрөө Ремүри ухаан алдаж унана. 5 өдрийн дараа Ремүри сэртэл ахлагч огрын түүнийг барьсан байдаг бас гаднах байдал нь нэр өгснөөс болоод нилээд өөр болжээ. Бинамаро гэдэг болсон аж. Нэр өгөх үед шал өөр болж хүч нь бас нэмэгдсэн аж. Нэг өөр бас ягаан огрийтэй бас төрх нь өөр болсон байдаг. Түүнийг Шуан гэж нэр өгсөн юм. Ремүри чинь өөрийгөө 9 өрлөг жанжныг бэлдээд байгаа юм шүү бараг л. Бас нэг ягаан огрий Шон гэж нэр өгсөн байдаг бөгөөд огрийн нар нэртэй болсон чинь хүн төрхтэй болчихсон байдаг. Сайн анзаарвал хөгшин огрийг Хакуро гэж нэрлсэн. Харин сүүлийн том битэй царамутай огрийг Куроби гэж нэрлснээр арай дээр царайтай болсон аж. Ингээд царамутай огрийн нар Ремүрийн ачаар мис засалд орсон солонгос однор шиг л царайлаг болсон юм да. 5 өдрийн дараа Ремүри Бинамарогу дээр уулан дээр чи яага заавал манай Монгол нутаг руу дайрсан юм бэ гэж асуудаг. Бинамаро одоо нэг ам нээвэл уушиг нэ гэсэн шиг нэг сонин багтай нууцлаг залуу тэд ус хонзонгоо чи авч чадна. Хэрвээ ус хонзонгоо аммаар байгвал энэ нутаг руу дайр гэсэн юм байлээ л. Гоблин ирж яриаг тасланаа. Ремүри өөрийн тосгондоо амжилттай хөгжүүлж эмэгтэй огрийн нараар тэрүүлэн яг л манай дундад зууны Чингис хаан шиг л те нутагта амар жимэр байла. Мөн жаргалтай. Хоёр эмэгтэй огрий Ремүрийг булаацалтнаа. Ремүри ч од юм аа. Ремүри эмэгтэй огрийн хоол хийж ирдэг. Ремүри харваас хортой хоол юм шиг болохоор Гяс Готогийн аман чихнэ. Гото ямар ч байсан ухаан алдаж ойчих бөгөөд үхсэн ч байж магадгүй байдаг. Бүү мэд. Бурхан өшөг. Яг энэ мөчөд гүрвлэн бит тосгон дэрнэ. Ахлагч нь Габаро өсөрч бууж ирээд сүртэй. Яг энэ байдлаараа Ремүри огт таалагддгүй. Мөн Габаро удахгүй энэ хаваар аимшигт оркын арми явна. Та нар амьд үлдэх ганц арга зам бол биднэрт хүчин зүтгэж бидний талд орж тулдах юм гэдгээ. Яг энэ үйл явдлыг сонсож байсан Ранга болон бүх огрын нэр уурн бүр дээцэгтэй хүрсэн бай. Ранга бүр илүү ууралдаг бөгөөд Ремүригийн сүдээс гарч ирнэ. Тэгснэ Габаро бүр гариг андуурсан. Ремүритэй би тултмаар байна гэж хэлдэг. Ремүригийн хөх хинээд хүрхийн зэрэгцээ. Гото амьд мэд хүрээд ирнэ. Тэгсэн Ремүри Гото наад андуурчихсан нохоогоо нэг ирсэн замаар нь сурсан дуугийн дуулуулдаа гэж тушаана. Гото за ирхмэ гэж хэлээд гүрэлтэд тулаан хийхээр шийднэ. Ранга тэр хоёрын тулааныг шүүж эхлэх бөгөөд тулааныг ихэл гэж хэлнэ. Гото шууд гүрэллүү жадаа шиднэ. Гүрэл бултах үед Гото сүдрээс нь гарч ирэн дил бөшгснөөрөө Гото ялна. Габаро өөрийнхөө барахгүй хүнтэй буруу юм ярьсан гэдгээ Гототой буюу сугны үстэн зодууснараа өөрийгөө ойлгоно. Тэгээ чадах ядхаараа хурдан зугтаж орхино. Яг л амнаас цаашгүй алей бацаана шиг нэг тийм худ гарууд байдаг бидтэй. За Ремүри хаан ширээний тойрог шиг юм хийнэ. За тэгсэн чинь 200 мянган оркын арим ирж байгаа тун удахгүй тосгонуудыг эзлээд яваад байгаа гэдгийг мэдээлэгч маань мэдээлнэ. Манай тагнуулууд хэлнэ. Манай тагнуулууд буюу бяцхан зүтгүүрүүд хаасаагүй байгаа шүү. Чиний чаналыг манай тагнуулууд үзэж байгаа. Монгол тагнуулууд хаасаагүй. Миний айнын доор Монгол гэж жоохон ярьсан чинь зарим хүмүүс ямар муухай уурлаж байна. Зусаа нэг үзүүлээрэ. You die. За ямар ч байсан Ремүри оркийн арим санаа зовхоос гадна хөшгөний араас тоглож байгаа. Харагдахгүй байгаа чөтгөрийн хаанаас жоохон болгоомжилж байдаг билээ. Тэгвэл Ремүри өмссөн хувц цэнтрийг харахаар яалтчгүй Монгол дээл байгаад байгаа юм л да. Тэгэхээр би Ремүрийг Монгол хүн гэж бодлоо. Чи юу гэж бодох нь надад хамаагүй. За ямар ч байсан чөтгөрийн хаанаас Ремүри жоохон болгоомжилноо. Яг энэ үеэр гинэт модны ширэх гарч ирэн модл байгаа бол шууд хаанч гарч иж чаддаг юм байлээ л дээ. Тэгэд Ремүри болон туслахуудын урд гинт асар хүчтэй ногоон гэрэл цацран модны дарих гараад ирдэг болов. Өөрийгөө намайг Трани гэдэг гэж шууд л танилцуулна. Ремүри зүгээр нэг гарч ирээгүй. Ремүригээс бусад тосхныг аварч өгөхийг гуйдаг. Трани огрий тосгон болсон шиг л бусад бүх тосгонуудад тийм ирээдүй хүлээж байгаа гэдгийг хэлнэ. Тэгээд ч юу Монгол нутагт маш олон гадаад дотоод хүмүүс баялаг чунж байгаа. Тийм болохоор оркуудаас ахуулаад ингээд ерөнхийдөө бол аимшигтай аюул ирж байгаа гэдгийг хэлнэ. Энэ хэцүү цэвүүн цаг үе гэж ерөнхийдөө бол
үнэн үгийг Трени хэлээ. Тэдний ард магадгүй Чөтгөрийн хааны байгаа. Тэгээд тэр Чөтгөрийн хааны эсрэг үг хэлсэн бүхэл хүн чайналууд бол ард нь байгаа хүмүүс үхэх юм байлаа л дээ. Би чинь Чөтгөрийн хаан шүү Тэгэхээр юу гэсэн үг вэ? Миний эсрэг бүх чайналууд үхэх нь байна шүү дээ. Энэ мэдээж яг жок. За тэгээд Трени ийм л аюул ирж байгааг хэлнэ. Ремүри дотор байх Монгол цус нь буцаж байдаг тул нэг л үг хэлнэ. Яагаад энэ орк зүгээр байгаа тосон руу дайраад байгааг нь ойлгохгүй юм гэж бод. Тренийг би мэдэхгүй. Тэгээд оркийн ахлагчийг зөвхөн ялахын тулд урагшилж тэгээд ерөнхийдөө бол оркууд ерөнхийдөө амар сонирхолтой нэг нь хүчүүл шууд өөрсдөө идээл тэгээл цааш яваад байдаг тийм галзуу нөхдөдөл юм байлээ л дээ жоохон каннибал нөхдөд. Ремүрийг өгсөн мөчөөс хойш л бурхантай ярилцаж чаддаг тул тэр бурхнаас монголчуудын энэ дайнд оролцох уу гэжсэн. Тэгсэн бурхан шууд ялалт чиний талд байна гэж хэлнэ. Тэгээ Ремүри дахиад энэ тренийг ойг хамгаалах уу гэсэн чинь хамгаал гэж хэлнэ. За мэдээж Ремүри доторх дуу хоолой буюу тэр агуу хүчтэй системийн зохиосон оршихугаас дэмжлэг авч байгаа тул угаасаа дайнд ялах нь бол гарцаагүй. Ремүри угаасаа хүн төрхнөөсөө буцаж нэлцгай бит болон хувирдаг. Ремүрийн толгойд 200,000 оркийн армийг яаж ялах вэ гэж бодно. Мэдээж Ремүригийн тосгонд хүн хүч нэлээд бага. Тийм болохоор холбоотон хэрэгтэй учраас Габарыг хүссэн хүсээгүй Ремүри хамтрах хэрэгтэйгээ ойлгоно. Үзэгдэл солигдож нэг огрын Ремүригийн тушаалаар гөрүүлийн агуу руу очиод тэгээд тулаанд ерөнхийдөө бол илчээр очисон байдаг бөгөөд гөрүүлийн энэ нь бол хаантай уулзаад тэгээд ятган синхруулах хэрэгтэй байсан юм байна л. Тэгээд хаан нь болохоор нэг нүдэрээ ч манай тэр огрыг тоож харьцахгүй ингээд юм жоохон их цантай байгаад тийм. Тэгээд бүлт үлээнэ. Тэгсэн огрын нилээд хүчтэй учраас хизээний цэргүүдийн алах гээд ингээд уцаар хүзүүнэрийг ингээд холбоцсон байвал яах вэ? За тэгээд хүссэн үсээгүй бүгдийг нь алчихна гэсэн үг л дээ. Гөрвлийн хааны чинь хулхинд бууж за тэгвэл тулаан болохоос өмнө тэр хүчрхэгтэй Ремүритэй чинь уулзъя л гэдэг. Ямар ч байсан 5 цагийн дотор дайнд бэлдэж гөрвлийн арим ерөнхийдөө бол бэлэн болцсон байдаг. Тэгсэн чинь нэг гөрвлүүдийн хооронд буюу аав хөөгийн хооронд хаан ширээний тэмцэл хийж аавыгаа Габар хаан ширээнээс нунгаана. Тэгээд титмийг нь хүчээр булан авч тэгээд таягны хүчийг нь бас эзэмшчихнэ. Тэгээд Габар шууд Ремүригтэй хамтрахгүй шууд тулаанд орохоор явчихт юм аа. Тэгсэн хэсэг оркуудыг алчсан чинь нөгөө оркууд чинь өөрсдөө идээр нэг тийм аюултай хүчин нэмэгдээд ирдэг байхгүй. За тэгээ үзэгдэл Ремүри рүү шилжнэ. Ремүри яалчгүй гарамгай морь унаад л мортон Монгол. Ремүри гөрвлийн тусанд хамаг хурдаар ирдэг. Тэгснэг гөрвлээр орку зугаа гаргаж хүний олог хүнээ барьж байдаг. Түүнийг харсан Ремүри оркуудыг бүгдийг алчихнаа. Яалчгүй Ремүри ерөнхийдөө бол уян зөөлөн хүн учраас тэр нэг гөрвлийг эдгээ шингэнээрээ имчлээд гүрэл ухаан орж болсон бүх зүйлийг хэлж хаан ширээг Габарыг булааж аваад оркуудаа байлдах гэж явсан гэдгийг хэлнэ. Үзэгдэл Габар руу шилжнэ. Габар цэргүүдийн оркуудыг алаад л шууд ижиж байгаад угаасаа тоогорооч баг хүчээрэж баг учраас Габарын толгойд нэг бодол ороод ирнэ. Шууд энэ оркийн хаантай тулдчихъя гэдэг. Тэгэл оркийн тэр хааны нэгийн эсрэг нэг тулаан дуудана гэсэн чинь тэрэн зүгээр би чинь оркийн хаан биш шүү дээ. Би зүгээр л нэг ахмад нь л байна. Малаа чи манай хаантай тулдах байх бай. Тэрний жилчийн хуруунд нь ч хүрч чадахгүй гэж хэлнэ. Габарч тэр мөчөд өөрийгөө өгөх юм байна гэдгээ мэдхээс гадна дайнд ялах боломжгүй гэдгээ бодно. Габар ямар ч байсан оркийн ахлагчтай шатгаараа тулдаж гарнаа. Тэр хоёр өстой мэддэг бүх шидээл би бинлүүгээ шидэж гарнаа. Тэгээд тулдаж гарна. Габарч бас нэг суг биш. Чадгаараа л хурдан хөдлөөл цохилтуудаас нь бултаал дайрна. Цэргүүд нь бид тасаа тулдаад өгсөн чи яах вэ гэсэн болж Габартэй энэ бол миний тулаан гэж хэлэн. Цэргүүд нь дими өхүүлэхийг хүсээгүй болтой. Тэгвэл мэдээж Габарын өхүүл цэргүүд нь шууд өгнө шүү дээ. За эцсийн хүчээ шахаж Габар орк руу дайрдаг. Бүхэл цохилтоос нь бултаж байгаад зөгтөг боловч оркийн ахмад нь цохилтыг хаачхнаа. Тэгээд хамаг хүчээ барсан Габар цөхрөөд ялагдлаа хүлээгээд өвдөг сөхрөх үед оркийн ахмад нь толгойг нь яг дасдах гэж дайралтай хитэл Кеннет хаанаас ч бүүм мэд хонголдон шиг Гото гарч ирээд цохилтыг хаачихдаг. Блок чинь гэсэн. Part 6.
Special for you CTS. Гота гэнт гарч ирснээр оркуудын ахлагч болох CTS болон түүний орк армийн урд гарч ирсэн. Мөн рангач ирсэн байдаг бүгд л оркын ахлагч болох CTS-ийн хийсэн хөдөлмөрийн үн цэнгүй болгодог хараалт ийцэн өмхий амтай ажээ түүний скил. CTS болон түүний орк арми Монгол нутгийг эзэлж нарыг дормжлох болно. Хэлэх үед асар хүчтэй тэсрэлт хаасайгүй болж CTS-ийн зэргүүдийг хэдэн мянгаараа үхэж байлаа. CTS юу буруу гэснээ ойлгож амжаагүй байхад нь Бинемаро болон түүний огрын нар шадар 3 зэрэг шиг хамтаар иржээ. CTS-ийн орк арми 30 мянган хүн байдаг бөгөөд өөрсдөндөө хэтэрхий бартаж итгэлтэй байлаа. Огороо их боловч тооноос илүү чанар чухал гэдгийг өөртөө CTS болон орк арми нь ойлгож чадахгүй байв. Бинемаро гарнаасаа гэрэл бөмбөлөг үүсгдэг бөгөөд тэр бөмбөлгөөр орк мас руу шийдэхэд хэдэн мянган орк армийн зүгүүд үхэж байлаа. Манлай мал маллагч CTS буюу оркуудыг өөрсдийгөө битдэг тийм адгийн оркууд юмсанжээ. CTS өөртөө маш их итгэлтэй байдаг гэхдээ тэр чоннуудын ахлагч болох рангаг дутан үлсэн. Энэ тулаанд ранга орцгоо шийдэх тэр асар хүчтэй уурлаж хүчрэг торнадо үүсгэх нь хаасайгүй торнадо үүсч байлаа. Түүнийг үхлийн торнадо мэдээж орк армийн хичнээн байдгаараа хичээж комент бичсэн ч бяцхан ч түрүүдийн арим хажууд нь чанараараа илтэлгүй. Оркын ахмад CTS асар хүчтэй торнадо дотор орчдөг бөгөөд түүнийг CTS-ийг сорж алддаг бөгөөд дээрээс нь хүчрэг аян цохно. Яг л зэвсэн ам бардам цээжнээсээ болж Монгол нутагт амиа тавьсан юм да. Нөмөрийн тэнгэрт нисээд агаар дээр зогсож дулааныг ажиглаж байдаг бөгөөд толгойлогчийг ерөнхийдөө өндөр дээрээс харна. Бусад оркуудаа бодвол арай ондоо харагдана. Ремори маска зүүн яг тулааныг дуусгах гад довтлох гэж байдал нэг багтаа нууцлаг дайсан ч юм уу маадлал ч юм уу бөөмөд нэг нөхөр гараад ирхэн тэрэ. Тэр жүтгэрийн хааны туслах та нар бидний замд саад болох ёсгүй. Бидний зорилго маш том гэлэншээ өгөн шиг хутлаа хурган тарих угаал хийх гэж үзнэ. Манай хэд ч нэг хэрээгийн тоодгүй. Тэгсэн нөгөө маска нөхөр чинь Габаро руу нэг улаан бөмбөлөг явуулчихна. Тэгсэн Габарогийн туслахууд нь Габарог хамгаална. Яг кино цаашаа үнэхээр л миний бяцхан чөтгөрөөтэй мундаг штэ. Тэгсэн нөгөө багтаа нөхөр чинь дахиад л улаан шидэ ашиг нэг мөрлөө Габарогийн газрын хөрснөөс арчих зорилготой байдаг юм байлээ. Энэ үед Ремори гарч ирж Габарогийн амийг аварна. Мөн Ремори яг Монгол хүн шиг цайлган сэтгэлтэй учраас хідэн эмчилгээний шингэн зүйл Габаро шидэж Монгол баатар учиг мундаг те сэтгэл зүйтэй байдаг. Габаро найдыгаа эмчлэх зур Ремори аль хизээ нэмаа тэр мастай нөхрийн сул талыг нь олчихсон. Мөн өнтө уцны ичи дээр торонт хийсэн шуушил гацааж өргсөн байдаг. Тэр мастай нөхөр тэгээд үнэ дэлб зөхнөө. Мастай нөхөр оркын ахлагчийн урд очиод би чамд өмнө тус болж байсан ажилтан чинь шүү дээ гэж хэлнэ. Тэгсэн нөгөө оркын хаан чинь шууд те нөгөө нэг үхсэн оркын ахлагч байдаг штэ нөгөө нэг за нэр мөрийн хэлдэг яваад мэлээ бистэг. За тэгээд хөгийн гахаа байж таарнаа. Тэр шууд масктайгаа толгойг тастаж идэж илүү хүчтэй болно. Оркын ер нь бол оркын хааны чадварч гэх юм уу эсвэл оркуудын чадварч гэх юм уу юм идэх юм бол шууд хүчийг авдаг нэг тийм чадвартай юм байлээ л дээ. Тэгээд мэдээж тэр мастай нөхрийг эзнэрээ бүрч аюултай дайсан болдог аж. Ремори бурхны дуу хоолойг сонсож байдаг. Оркын хаан нүдэн дээр өөрчлөгдөж илүү хүчтэй болно. Шууд өөрийгөө үнэн дэлдэхгүй нөхөр болчихсон гэж бодно. Та нарыг би бүгдийн наалн нийтнэ гэж хэлнэ. Оркын хаан руу огрын нар дайрдаг. Толгойг ууг нь амжилттай дасалж чаддаг гэвч буцаад нээлчихнэ. Үнэлээд. Оркын хаан ер нь л эвгүй өвгшгүй оршихуй болчихсон бололтой. Тэгсэн ч огрын нар мэддэг бүх шидэ ашиг тэгсэн ч гэсэн оркын хаан өгөхгүй л байдаг. Тэгээд жоохон сүлдсэн байсан чинь нэг орк нь хааныгаа ялуулахын тулд өөрийгөө хоол болгож өгнө. Оркын хаан буцаад болчихно. За Ремори эцсийн мөчөд бурхны дуу хоолойг сонсон тулааны төлөвт шилжиж өгөхийг тушаадаг. Ремори хувралд орно. Ремори лөө ерөнхийдөө оркын хаан тасралтгүй дайрна. Гэвч бүх зохилтоос нь Ремори амжилттай болтож орхино. Мөн баруун гарыг сэлэнтэн цуг ер нь бол тасцаж хайнаа.
Оркийн ахлагч дахиад л гараа нөхчих нь ядаж байхад хоёулаа бие нөхөж чаддаг тулаанч болохоор хүч ойролцоо юм да. Оркийн ахлагч би чиний махыг амталмаар байна гэж Ремүрид хандаж хэлнэ. Оркийн ахлагч дайрч байгаад Ремүрийг ерөнхийдөө бол бариад авнаа. Харин энэ үед Ремүри яг жинхэнэ төрхөндөө шилждэг бөгөөд нэлцгаа бийт болж хүрнэ. Мөн Оркийн хааныг өөрийг нь өтөн бүрхэж орхино. Тухайн мөчид үзэгдэл сорилогдож Оркийн хааны өнгөрсөн цаг руу шилжинэ. Оркийн хаан үнэн өлбөн зэлбэн байдаг бөгөөд тэр алхаж байгаа тухайн алдаж яг үхэх гэж байсан үед масктай залуу урд нь гинт гарч ирсэн юмсан жээ. Тэгэл түүнийг өөрийнхөө төлөө төрөлтнийг иддэг. Монгол байвал юу ч хийхээс буцахгүй нэгэн болгосон юмсан жээ. Эцсийн эцэст Ремүри Оркийн хааныг бүрэн ажиллахгүйгээр залгидаг бөгөөд Оркийн арим нүднийхээ өмнө хаан өгсөн учир бууж өгнө. Ингэж нэг юм дайн амархан дууснаа. Оркийн армийг Ремүри бол устгадгүй, харин ч Гоблины хот болох Монгол нутагт илүү том болгохын тулд тэднийг ч гэсэн өөрийнхөө цэрэг болохоос татгалздаг. Ремүри үнэхээр ухаалаг хүчтэй. Та нар миний өсрэг юм бодохгүй бол би та нарыг яах ч вэ? Та нарыг амьд үлдээн гэж. Ремүри ч үнэхээр ухаалаг нэгэн шүү. Энэ бүгдийг сонссон Орк арим Ремүригийн өмнө өвдөг сөгдөж та хамгийн шилдэг ютубер за солиорч авч байна. Та хамгийн шилдэг гэж ерөөхдөө Ремүрид хандаж хэлнэ. Орк аримд Ремүрийг хандаж та нар тийм муухай комент бичихийг хүсээгүй. Та нар зүгээр л бичихсэн. Юу нима юу лээ эн чи юу лээ. За уцад аним руу орцгоё. За тэгээ мэдээж яг Орк армийг хайрлаж өөрийнхөө хамтлагт оруулж бяцхан жүтгэр болгодог юм да. Оркуудтай трендийг хадаж та хэд өсөж байгаа. Та нарт би хоолгох болно гэж хэлнэ. Бүхэл Орк огри гүрэл бүгд л Ремүригийн өмнө өвдөг сөгдөж хүндэлж байлаа. Учир нь тулаан дунд Ремүри өөрийгөө ямар их хүчтэй нэгэн гэдгээ баталсан болохоор юм. Бүх хүмүүс ярьцлага дуусаад гарч байтал Бинамаровын урд нэгэн өөр Оркийн ахлагч гарч ирэн тосгоныг нь галдан шатаасан чин сэтгэлээсээ уушлахгүй. Бинамаро өнгөрсөнд нь үлдээ гэж хэлнэ. Оркийн ахлагч болон Ремүри хоёрлоо үзэгдэл шилжинэ. Оркийн шинэ ахлагчид нэр өгдөг бөгөөд Глен нэр өгтөл Глен яг нар шиг гэрэлтэж өрхнө. Тэгээд бүх Орк армийн амьд үлдсэн хүмүүс Ремүрийн нэр өгт дахиад л унтаа байдалд шилжинэ. 5 сарын дараа Орк арим байшин барьж аль хизээний аж ахуйч болж гисэн байлаа. Нэг мэтгэл нөгөө жижигхэн овогч нь бүр нэг том тосгон болоод эхэлчихсэн байвал яах вэ? Өмнө байсан хамаг Монгол гэрээ буулгаж одоогийн долоон буудлын дээр хавар байдаг жижиг том модон байшингууд байдаг шүү дээ. Оркууд ерөнхийдөө бол тийм барилгуудыг ерөнхийдөө бол барьж гисэн байдаг. Бүх зүйл сайхан байж байтал нисдэг мөр унсан цэргүүд болон хүмүүс ирж байдаг. Нөгөө манай хэдэг цусан хаан байхан тэрэ Канжи хааныг морноос буух үед өвдөг сөгдөж мэднэ. Хаан Ремүрийг дуурал дууддаг бөгөөд чи миний бүх цохилтыг хаан шүү гэж хэлнэ. Тэр хоёр тулдах гэж байтал Тиранидыг гарч ирэн тулааныг эхлэв. Ремүри эхэлж хаан руу дайрна. Хааж гисэн сүрсэн дутлахыг. Тэр хоёрын тулааныг удаан үргэлжилдэгвэ. Ремүри ерөөхдөө бол хааныг ялна. Хаан ч ерөөхдөө бол Ремүрийг мундаг гэдгийг хүлээмжшүүлнэ. Тэгсэн нэг огри идэж хөгшин Акуро гэдэг тэр огри чинь хаанд сэлмээр яаж байлтахыг зааж өгсөн мастер юм байл. Хаан бүр гайхаад та энд юу хийж байгаа юм бэ гэж асуув. Тэгээд оройн Ремүри хаан хоёр буугалдаг бөгөөд Ремүри тосгондоо нэр өчгсөн байд. Хаан ч тосгоныг нь хурдан хөгжиж байгаа гэдгийг хэлнэ. Хаан ч энэ явдалд баяртай байдаг. Огри нар болон гоблинер ч мөн хаан тэгээд буцаад орон руугаа яв. 2 хоногийн дараа буцаад иртэл Вистаг ерөөхдөө бол Ремүригийн гарт тушааж өгдөг. Мөн Виста бүр айц хүс тавтчихсан байдаг. Угаасаа л амнаас нь одоо ингээд Ремүригийн гар шилжиж байгаа л гэсэн үг. Виста тэгээд намайг уучлаарай өнгөрсөнд хийсэн миний бүх новшийн бүхтэй худал хуурмгийг уучлаарай. Би та нарыг муулахыг хүсээгүй шүү гэж гоншихж гарнаа. Виста ядаж өөрхөн буруу гэдгийг мэдэж байдаг. Тэгтэл зарим нэг Монгол ютуберуудтэй лив хийгээд л бусдыг дураараа дүгэнд арт нь ямар их хүч хөдөлмөртэй цаг цаваа гаргаж хизээ орой ч юм уу те ажлынхаа дараа ч юм уу хийж байгааг мэдэхгүй шүү дээ хүмүүс. Яг хөтэ тэдний зорилго нь хяналт сайн авч байвал те хинээч те муулаад муугийн үзээд эвгүй байдалд орсон хамаагүй бол те. За Виста ерөөхдөө бол тэр Монгол нэг аль тийм ютуберуудын бол арай дээр хүн байдаг. Тэр өөрхөн хийсэн буруу зүйлээ мэдчихдэг болохоор ерөөхдөө бол манай эдээс уушлахгүй. Хаан төдөлгүй буцаж явна. Гүрлүүдийг амьдардаг газрыг сүрсэн очир гүрлүүд тосгонд амьдарч Ремүригийн доор хүчин түтгэхээр шийдсэн байдаг. Ремүри бас л
бүх гурвалд нэр өгнө. Үзэгдэл Vista руу шилждэг. Vista бүр дэдгэр агуу дотор хурган туршилт хийцээ. Тэгсэн жинхэнэ чөтгөрийн хаан Clayman гэдэг нөхөр манай хэдийг шилмэн өмлөөр үзчихсэн сууж байвал яах вэ? Яг л одоогийн ютуберээр чи намайг үзэж байгаа юм шиг. Тэгсэн нэг эмэгтэй житгэр Ремуригтэй би уулзсан гэж хэлээ шууд цонхоор гараад Ремуригийн тосгоны зүгнэсэж ирнэ. Тэр асар хүчтэй газар дах бөгөөд өөрийнхөө эргэн тойрныг суулж бууж ирнэ. Тэгээд өөрийгөө тайлцуул намайг Милим гэтэл Ремуригтэй хүтэй цэцэгнүүр биеийг нь өхөөрдөж гарлаа. Жөтгөрийн бас нэг хаан гэдгээ хэлнэ. Милим бас нэг чадвартай хүчийг харж чаддаг нүдтэй гэдгээ Ремурид хэлнэ. Яг энэ үеэр огрын эмэгтэй болон Ранга гарч ирэн. Тэгээд огрын эмэгтэй болохоор шууд Милим рүү дайрт хийх үед нэг гараараа ерөөхдөө бол дайртыг нь зогсоочд юм аа. Милим рүү бүх огрын нар дайрч хаан Ремури тулааны талбараас холдуулна. Гэвч огрын нарын хүч Милимийг зогсооход хангалттай хүчтэй биш гэдгийг Ремури мэдэж байсан юм аа. Ремури Милимийн аманд амттан өрөм амсуулна. Милим ямар дажгүй амттай юм бэ? Чи нэг шилийг надад өгөөч гэж асуув. Милим Ремуриг чи жөтгөрийн хаан болооч гэж бас асууна. Ихэд бол тэр саналыг тавихгүй ч ер нь бол Милим ийш ирсэн байлээ. Тэгэд ер нь бол зөндөө жөтгөрийн хаад байдаг энэ ертөнцид гэдгийг Ремурид хэлнэ. Ремури чи элдгээр татгалзсан Милим нэг хэсэг Монгол нутаг хаваар сүү цагаан идэж явна. Милимд манай Монгол уламжлал үнэхээр таалагдаж хоол ундан ч их таалагдаж байлаа. Үзэгдэл Vista руу шилждэг. Ремури Vista-гийн амийг өрчөөснөөс хойш Vista чинь үнэнчээр Ремуригийн дор ажиллаж туслах нь босон төдийгүй Ремуригийн биеэс гарч ирдэг шингэнг сайжруулан 99% тэгээ ямар ч хор ямар ч өвчнг эдгэх чадaltaй бодис гаргаж авсан байдаг. Туршилтыг Гото дээр хэдэн зуун удаа хийсэн. Готоч туршилтын туулаа болсон юм да. Ремури Vista-тай уулзчаад агаас гарч байтал тосгонд тесрэлт болж байдаг. Ремури тосгон руу очтол Мангасын хааны туслах Ригардын нүдийг арай л муухай болгочихсон байна. Азар тэр хаваар тараг зөөхий идэж байсан Милим Мангасын хааны зараалыг дэлб бөшөглөөд ухаангүй болгочихсон байдаг. Мангасын хааны зараалыг сэрсний дараа Ремури түүнээс ямар хэрэгээр яваа зорилгын сонирхон асууна. Хаан нэг Ремуритэй уулзах сонирхолтой байгаа гэдгийг хэлнэ. Ремури хинтээч дайсахны хүсэлгүй байдаг. Харин зарим нэг давтаасан юмнууд ирээдүйгээ мэдэхгүй Ремуриг оролдож байгаа бүх карьер амнаас хайртай зүйлсээ алдаж өгсөн билээ. Ремури зорилго нь Монгол нутгийг тэлж илүү том болгож залуу гоблин оркуудыг дэлхийн хүүхдүүдтэй өрсөлдөж чадхаар л болгох байлаа. Үзэгдэл нэг бяцхан айрам өдөр Юм руу шилждэг бөгөөд тэр багийн гишүүдтэйгээ цуг Мангастад ганцаархнаа зогтаахгүй тулдаж байдаг. Монгол цэргүүд түүний байдлыг таалагдаж багийн гишүүнээр авна. Тэр хамтарч Гото болон бусад цэргүүдтэй авраг хавч устгана. Готогийн зорилго хавчны мах гэдэг юм. Мэдээж өдөр нь сайхан хавчны махтай зооглох болно. Дараа нь Юм Ремуридтэй харилцаж байгаад арай дээд өнгөөр ярьж байгаад шооны сэлмэнд дэлб зөвхөлнө. Юм зөндөө ярьсны хэзээ Монгол хүмүүс ямар агуу гэдгийг ойлгож Ремуригийн өмнө өвдөг сөгдөж доор нь зүтгэн гэдгээ хэлдэг. Үзэгдэл жөтгөрийн хаан Clayman дуу шилждэг бөгөөд нэгэн масктай жөтгөр очиод Монгол дээл ийм гой мой гээл гангаж гарна. Түүний дараа Побиад руу үзэгдэл солигддог бөгөөд Побиа Милим дэвшүүлсэндээ бүр шарлахаа шившгтэй байдалд орсондоо шарн гоцоогоод байж байдаг. Тэгсэн нэг масктай Footman гэдэг нөхөр тэдний өмнө гинт гарч ирэн энэ үйл явдал болсны дараа Монгол нутаг руу аимшигт махчин загаснууд дайрч эхэлнэ. Мэдээж хэрэг махчин загсыг гөрүүл орк огринераас бүтсэн айрын бүгдийг нь устгаж гарав. Тэгсэн гол тэр авраг загаснуудыг үйлдвэрлэж байгаа нэгэн авраг том мангас гарч ирнэ. Түүнтэй Ремури зөв нэгээс нэг шууд дүгэл хийхэ шийднэ. Тэр хоёр нилээд удаан тулдаж байгаад Ремури эцсийн цохилтыг хийж устгана. Тэгсэн чинь дотроос нь Побио дотроос нь гараад ирвэл яах вэ? Маш их үзэн ядалтаасаа болоод жөтгөр сүнсээ зарсан ажээ. Побиод харин Ремури 99% ямар ч өвчнөг эдгэж чаддаг шингэнээрээ эмчилнэ. Тулаан дуусах үед Ремуригаас Побио уушлахгүй. Яг энэ үеэр Мангасуудын хаан нэрсэн байдаг тулд Побиог авч явна. Мөн Ремури Побиог ерөнхийдөө алаагүйд явдалд нь талархал илэрхийлээд Побиог нэг сайн дэлб зөгчөөд тэгээ цаашаа яваа. Оройн ялалтай тэмдэглэж Монгол баатрууд алсан авраг загсаараа маш амттай хоол хийж, сайхан хоол хийж иднэ. За шууд утгаараа нэг ялалт жижиг парил болж байна гэсэн үг юм. Ремури тухайн үед нь охтуудтай цуг халуун усанд алчаалаа тайлнаа.
оройн Ремури зүү зөвлөдөх нь Шизү буюу Заяаныхаа ханигаа зөвлөнө. Шизү сурагч нартай хичээл зааж байгаа гэж зөвлөнө. Шууд өглөө нь Ремури шууд тосгоноосоо явж Шизү буюу Хөв Заяаныхаа цөөл партнерийнхаа Шизүгийнхаа амьдарч байсан хот руу явахаар шийднэ. Ремури энэ ертөнцид хамгийн өндөр хөгжсөнтэй ус руу ерөөхдөө бол явна. Тэр газар руу явхад бараг 2-3 жил зайтай газар юм гинэ. Ремури Рангаг хүлэглөө 3 жилийн дотор Kingdom of Ingas руу очдог. Ремури хотод орох гэсэн чинь нэрийг нь бүртгэж аваад л өөрт нь шинэ пассворд ID өгнө. Ямар өндөр хөгжсөн ус гэдгийг хардаж байлаа. Юки гэх нөхөртэй ерөөдөө Ремури уулзаж байгаад Шизүгийн дүрд орсон чинь Юки шууд харин Ремури руу шууд дайрч байх нь тэрэ. Ремури Юки нөхрийг бол яаж иж байгаа ялчихнаа. Тэгээд өөрийн хинбэ гэдгийг энд байгаа гэдгээ ерөнхийдөө Юкид арай ч тайлбарлаж хэлнэ. Тэгсэн Юки за тэгвэл та үнэхээр шилдэг нэгэн байна. Та манай сургуульд хүүхдүүдэд хичээл заагаад Ремури за болно гэж хэлээд нэг анги хүлээж авнаа. Тэгээд нэг анги хүлээж аваад тэр анги руугаа алхаад орсон чинь урдаас нэг галын шидээр дайрна. Мэдээж Ремуриг онохгүй. Ремури хүүхдүүдийг тайвшруулж байгаа. Ремури хүүхдүүдтэй танилцах бөгөөд 5 хүүхдүүд Ичидийн хичээл заах ёстой. Ерөнхийдөө бол Ичидийн тулааны багш болсон гэсэн. Нэгдүгээр хүүхд Кени Мисаки, хоёр дахь хүүхд Рио Кивчики, гурав дахь хүүхдийг Гибсон, дөрөв дахь хүүхдийг Алиса Рандо, тав дахь хүүхдийг Клой Абрит гэдэг байна. За ингээд 5 сурагчтай болсон Ремури хичээлээ зааж эхэлнэ. Ремури хичээлийн өрөөнд Ранга сүүдрээсээ дуудаж өөрийгөө хэр хүчтэй гэдгийг ойлгуулна. Ранга ч бас нэлээд топ бит юм байлээ шүү дээ. Хичээлийн өрөөнд ч багтаж ингэхгүй бүр асар том бит юм байлээ. За Ремури ерөнхийдөө хүүхдүүдийг авч гадаа бэлтгэл орно. Кenya Misaki Ремури руу дайр гэсэн чинь сэлмээ ингээд хуунаас гаргаж ирээд хэд савчуулж байгаа. Ерөөсөө Ремуриг онохгүй байсан чинь жаахан ухчиг үүлээ цаашиг үүчдэг юм аа. Хоёр дахь сурагч нь гинт Ремури занганд оруулна. Мөн усанд сэлэмшиг зүйлтэй. Гэхдээ гэвч тэр зүйлүүд нь ерөөсөө Ремурид нөлөөлөхгүй. Яг уснасаа гараад ирсэн чинь галан бөмбөлөг ирнэ. Ремури ерөнхийдөө бол амархан хаачхан дахиад нэг хүүхэд берсерк тулааны төлөв рүү шилжиж яваад Ремури руу ерөнхийдөө дайрна. Гэвч дахиад Ремури амархан болтчихно. Тэгээ бас нэг жижигхэн игдүүтэй бамбар шуудаар ерөнхийдөө бол дайрнаа. Тэгээ үнийн Ремури төвжилтэй санагдана. Гэхдээ угаасаа хүүхдүүдийн хүчин сулдаа биш Ремури хитрхи хүчтэй байгаа болохоор ер нь бол энэ тулаанд Ремури амархан ялна. Тэгээ тулаан дуусны дараа хүүхдүүдийг гэртэн амраачаад Ремури оройн трейник ерөнхийдөө бол модны хатанг ерөнхийдөө бол портлийн аргаар дуудана. Тэгээд ерөнхийдөө бол Ремури энэ хүүхдүүдэд би ерөнхийдөө бол мундаг дайчин болгоно гэж хэлнэ. Дараа нь Ремури ганцаараа байхдаа Трей ерөнхийдөө Шизүд ерөнхийдөө бол амссан бүх зүйлийг хамгаалах болно гэд амлалтаа бод. Нэг сарын дараа Ремури уулан дээр хүүхдүүдтэй аль хэзээ дотонсчихсан буу галаас сууж байд. Мөн манга уншаарай гэж хэлнэ. Alter, a record and a battle. Энэ үнэхээр гоё манга юм байлээ шүү хүүхдүүдээ гэж яг хэлж байх үед тэнгэрт нэгэн луу гарч ирнэ. Тэр луу хотлоо дайрах гэж байдаг бөгөөд Ремури ч лууг дагна. Нөгөө луу чинь үгийн зөрөөгүй шууд хот руу гал нэвэл яах вэ? Ремури ямар балаа луу вэ гэж бодоод түүнийг хар нүхнийхээ чидээр чирээд алга болгочихно. Юки Ремурид огт итгэхгүй байсан одоо нэг юм хотыг аварсан учраас итгэж эхэлнэ. Арай энэ хотын талаар мэдлэгтэй хүн байгаа. Ремури чи тэнтэй уулзаач гэд Ремуриг тэр хүнтэй уулзуулна. Монгол нутгийг одоос би жинхэнэ нэрээр нь Tempest City буюу шуурганы хот гэж нэрлэнэ. Тэгвэл та нар сайн бодоод үзээрэй. Монголч гэсэн бас шорон шуурхтай хот штэ. Яах аргагүй л энэ хот Монгол улс юм шиг байгаад байгаа юм. За тэр яах вэ? Одоо Tempest City гэж нэрлэе заяа. Тэгээд Ремури болохоор MGM гэдэг Ремуритэй ерөнхийдөө тэр хүнтэй уулзнаа. Тэгээ шуурганы хотоо илүү яаж гоё хот болгох уу гэж ерөнхийдөө бол тэр залуутай ярилцсанаа. Бяцхан зөвлөгөө авна. Тэгэд шидтнүүдийн амьдардаг байршлыг тэр хүнээс мэдэж авна. Дэж яриг гарт нь баггүй хэмжээний мөнгө атгуулнаа. Тэгээ Republic энэ Ulgaris гэдэг газар шидтэнгүүд ерөнхийдөө амьдардаг, тэнд байдаг гэдгийн ерөнхийдөө бол мэдээллийг Ремурид өгнө. За Ремури мэдээж яриг аян замын жолоогоо тэр зүг рүү татнаа. Ремуригийн сурагч нартайгаа цуг тэр шитэнгүүдийн байгаа зүг рүү явж байдаг. Тэд уртаас урт нэгэн хонглоор орсон чинь Роберт тэднийг ухтуул яах вэ? Энд чи баг орчин үе юм биш үү дээ. Энд чинь бүр амар орчин үе шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгсэн тэр ягаан Роберт чинь шууд манай Ремури рүү ер нь дайрах төлөвлөж шилжсэн.
дайрдаг юм аа. Римүрэг онохгүй. Римүрэ Ранга хүүхдүүдийг хамгаалж тушаал өгчөөд роботын өгцгийг өшгөлөхөөр тулалдана. Ягаан робот Римүрэлөө дайрсны дараа Римүри хойшоогоо ухарж агаад тэгээ хонголдон шиг өсөж бултаж байгаад аасны тор шиг утсаараа өргөж тавьж дараа нь хар энерги ашиглан амжилттай роботыг устгана. Тэгсэн чинь дотроос нь жижигхэн тэ фэри тэл гараад ирэхтгий. Тэгээ өөрийгөө танилцуул мөн өөрийгөө 10 жүтгэрийн 1 гэж том дуугаар өнгөрч байгаа Римүрид магна дундуура дэлб зохиулна. Римүри шидэт дагнаас ярилцаж түүний талаар нэлээд олон зүйлийг мэдэж авна. Мөн шидэт даг нь хүүхдүүдийн сүнсийг арай өөр төвшөнд аваачиж чаддаг тийм ич итэл юм бэлээ л дээ. Тэгээ тэрийг тийм гэдгийг хэлнэ. Тэгээ хүүхдүүдийг эхнээс нь сүнсээ нээлгэх гэж нэг нэгээр нь ойчилно. Алиса Рондаг хамгийн ихэнд сүнсээ нээлгэнэ. Тэгээ хоёрт нь Кена, гуравт нь Кenya, гуравт нь Клой гэдэг дээр бүр онцгой. Тэгээ Клой дээр ягаад ч юм илүү нууцлаг онцгой хүч нээгдтiin. Шидэт даг нь бүр гайхаал. За энэ гайхах яах. Ер нь хүүхдүүдийн сүнс дахин төрж байна л гэсэн үг юм. Замдаа нэг арга ясан чөтгөртэй таарсан ч тэр нээх юм болдгүй мөө Римүри. Угаасаа бараг л дилдэшгүй нөхөр юм чинь Римүри. Тэгээд King of the Ignas дээрээ буцаж ирнэ. Римүри Юкиг асар их ер нь бол манга гаргаж өгнө. Тэгээд энэ хүүхдүүд уншуулж байгаарэ гэдэг. Римүри энэ хотыг ер нь бол манга дуртай хот болох зорилготой байгаа юм байлээ л дээ. Римүри энэ ертөнцөөс хойших бүх үйл явдал ер нь бол өөрөө эргцүүлэн өөрийгөө ямар их зүйл хийсэн гэдгээ бодно. Яг энэ үеэр нэгэн өөр чөтгөрийн хаан Римүрийг шилэн бөмбөлгөөр бүхэл үйлийг хянаж байдаг. Энэ нь болохоор бас нэг юм нууцлаг нөхөр байдیں۔ Римүри нутаг буцахаар шийдэн Tempest City рүүгээ явна. Римүри Маскийг Клойд ер нь бол үлдээнэ. Учир нь Маск бараг л амьд бөгөөд өөрийнхөө эзнээ өөрөө сонгодог аж. Клоиг хараад байхаар ерөнхийдөө заяаных нь хантай их л төстэй царайтай байгаад байгаа юм да ер нь. Тэгээ Римүри Рангаг хөлөглөн хотын зүг рүү жолоо мушгаад яг нутаг буцааж байхад нэгэн модны цаанаас Римүрид нэгэн хүн харилцан яриа өрнүүлнэ. Тэр шизүүгийн талаар их чухал мэдээлэл хэлэх бөгөөд чөтгөрүүд хаа сайгүй байх үед Римүрийг ерөнхийдөө энэ ертөнцид ирээгүй байхад хүмүүсийг энэ бол хайртай хүмүүсийг нь алсан зүгээр энэ одоо мэдээлэл дамжуулж байгаа хүний бас хайртай хүнийг нь алсан байт юм бэлээ. Шизүү ерөнхийдөө чөтгөрүүдийг ингээ устгаж байгаад нэг чөтгөрийн хаан Киро гэдэг ер нь бол тийм эвгүй гартай таарад тэр нь ерөнхийдөө бол хот дотор нууцаар нэвтрээд шизүүлөө ерөнхийдөө бол галт бомблыг шидсэн юм бэлээ. Боловч Кирогийн шизод огт нөлөөлдөггүй. Шизүүчин чөтгөрлөө дайрсан гэвч тэр хоёр бие биентэйгээ огт гэмтэж чадахгүй байв. Киро маш хүчтэй байсан учраас шизүүч ерөнхийдөө шизүүд шидэн нөлөөлөхгүй, Киро ч ер нь шизүүж устгаж чадахгүй ингээд ийм хачирхалтай байдал үүснэ. Энэ хот нь ер нь өөрөө нэг тийм дотроосоо ер нь илжиж бузарцсан хот байдаг бөгөөд хаан ширэг авах гэж байгаа хамгаалагчийн чөтгөр буюу дүүн болчихсон байдаг. Бузар. Үзэгдэл буцаад Римүри рүү шилжнэ. Римүри хичээл орж байдаг. Мөн Римүри шин багш өөрийгөө бүр ингээ байхгүй үед орлох шин багш ер нь бол ажил авсан байдаг бөгөөд ажиллаа ингээд тэр багштай төр хүлээлгэж өгнө. Римүрийг байхгүй тэр багш ирэхдээ бол Римүригийн хичээлийг заана гэсэн. Римүри шууд портлоор Tempest City рүү Kingdom 2-ын голд ингээ шилжээд яваад байдаг болчихд юм аа. Би бодсон юм л та. Гол дүр нь үнэн хачин байгаа зү. Анх хөхтэй эрэхтэй хүн байсан. Дараа нь цэлцэгнүүр, дараа нь эмхтэй хүн буюу заяаныхаа ханыхаа биед амьдарч байдаг. Амар сонио. Яг энэ гендер нь таамаглагдчихгүй сонин гол дүр юм Римүри. За тэгээд энэ зохиолыг бичсэн хүн үнэхээр гайхалтай. За тэгээд хотын ахлагч нь Бенемаругаар ерөнхийдөө томилноо. Тэгсэн чинь Ригаар те хуучин хотын ахлагч үйлч мүүлээл те тушаал бууж байгаа учраас тэгэл нэг л гомдолтой байдаг юм а. Үзэгдэл Римүри рүү шилж Римүри чинь эмхтэй хүний биед шилжсэн хойно туслахууд нь ганган хувцс хунаар авч ирнэ. Хувцаа сольж өмсөөл алцгнаж өгнө. Римүри дараа нь хотын хаан учир иргэдтэйгээ уулзаж уран илтгэл тавина. Манай хот уламл хүчрэг болж байгаа учраас та хэд минь тусынхаа ажил хөдөлмөрийг хийж шуурганы хотыг илүү хүчрэг болгоход надад тусалж байгаарэ гэж хэлнэ. Бүхэл хүмүүс үнэхээр гоё илтгэл тавьсан учраас алгад ташнаа. Тэр нь бол тэнд байгаа иргэд бүгдээрээ л Римүртэй санал нийлнэ. Римүри дараа нь угаасаа досгон биш одоо жижигхэн хот болчихсон учраас дүрм журм гээд бичиг цаасны ажил ихтэй болчихсон юм аа хөрхий. Хотын захаар аюултай мангас нар гарч ирнэ. Тэрнийг устгадаг цэргүүд ч байршуулна гээд үстэй толгооноос их ажил гарч ирнэ. Нэгч их удал би өөр газар хатан хаад шуурганы хотод ирнэ. Тэд нэр баг хөлөлж ирнэ. Сүртэй. Тэгээ сүүх тэрэгнээс хоёр эмэгтэй бууж ирээл нэгийг нь айлбис нөгөөд нь Софиа гэдэг юм бэлээ. Тэгээ өөртөө танилцуулж ер нь манай нэг огрын нарын Шон буюу те Шонтой ерөнхийдөө бол хүч үзгээр ерөнхийдөө бол
Сопиан ер нь бол тулдана. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр өөрснийхөө те хотын хүч чадлыг бас харуулах гэдэг юм л та. Тэгээд Сопиан ерөнхийдөө бол цахилгааны ичид ашигладаг. Тэгээ өөртөө ер нь амар ихтгэлтэй нөхөр байдаг. Шон ч бас нэг амар суггаар биш л дээ. Угаас тулааны үед тэгээ энэ анимын туршид харах юм бол Шон харин тэг хитрхи их хүчтэй харыг нэр гаргаад оногдох юм бол бараг өхөндөхөө. Тэгсэн чинь Сопиа трийг нь мэдэнгүүтээ шууд буугаад өчтөө. Тэгээ Шон ч болохоор хитрхи хүчтэй харыг нэр гаргасан болохоор трийг хэн чадахгүй байсан Ремури түүнийг нь анзаараад хар бомблогийг нь шууд өөрхөн хүчээрээ залгаад алга болгочноо. Мэдээж Ремурийн хүчийг харсан Альбис Сопио нар угаасаа Tempest City-г хүлээмжшөөрнө. Оройн хоёр улсын төлөөлөгч нар Ремуритэй сайхан жижиг пари хийж альжаалаа тайлна. Альбис бол амьтдын улсын төлөөлж ирсэн байдаг бөгөөд Альбис нутаг ирвэлтэй сайхан усан үзмний жүүс уугаарай гэж хэлнэ. Альбис тэгтээ житгүр мүүлмийг хараад жоохон зочирдноо. Амьтдын улсын нэг нохоо Коби ерөнхийдөө Ремурид үнэндээ сандарсан хөөрхийн нохоо гараалхдаг байхгүй Ремурид. Тэгтээ ер нь нэг айц хүчтэй байдیں۔ Хотын иргэд тэгээ дараад нь агаагаар хөвцөөр байгаад халуун устай тэ бүр имчилгээний шидэд чулуутай. Тэгээд улам л хөгжиж цэцгэлнэ. Шуурганы хот бүр барилга ихэд хөгжин Ригардын бүр хүүтэй болчихсон зэ. Хүүн бүр тэр барилгыг ингэж барьдаг тийм бүр хүн болцсон байдیں۔ Дүүд ирмэх зуул асар их зүйл хотод болж байгаа учраас зөвхөн барилгач биш. Тэгээ тариалан ч муугүй хөгжсөн байдаг. Ремури угаасаа хаан болчихсон учраас одоо бүр айлчж явдаг болчихсон. Сүүх тэрэг суугаал үнэн маяг. Тэгээ сууж эхэлнэ. Тэгээд хуучин айлчилж байсан хот руугаа ирж хаан буюу Газил хаантай буу хаалж байсан чинь эго нэг житгэрийн хаан Клеймен гэдэг шүү дээ. Тэр шидэт бөмбөгөөр ерөөдөө үйл явдлыг ингээд ажиглаад хараа бийж идэхгүй. Газелтай уулзахад Ремури ерөнхийдөө бол Газел бизнесийн санал тавих гэж л ирсэн байсан байлээ л дээ. Ремури Газелийг харин Ремуриг яаж юм аимшигтай өөрлөвч айл дээр нэг хотлоо нэг юм авраг загсан мангастайрс яаж устгасны асуун. Ремури ч дараахан болохоор те милэн байсан болохоор л устгасан гэж худлаа хэлдэг. Уг нь өөр устгачаад мэдээж уулзалт нөхөрсгөр дууснаа. Ремури хуучин орж байсан эльфүүдийн нэг юм газар руу очоод орсон чинь бүгд л Ремуриг ирсэнд баяртай байдаг бөгөөд бүгд л Ремуриг таньж байдаг. Тэгээ Гото бас хамт орсонгуудаа Гото шууд эльфүүдийг хараад хамраа амнаас нь цус сагарч гараад бүр үнэн донтой гар юм шиг байгаа. Тэгээ эльфүүд Готогийн үзүүлбэрийг үзээл өнгөрч гарна. Гото чиг нэг бүр өнгөрцөн зэ. Яг жоох хөвч. За мэдээж үзэгдэл солигдож Йом руу шилжнэ. Йом нь өөр улсад гişнэр явж байдаг бөгөөд нэг хиттэн эмэгтэйдэд хараад түндэ алуулахаар шахнаа. Үзэгдэл дахин солигдож Ремури ерөнхийдөө сурагчнараа аль хизээний төгсөх болсон хэлээ та нар чадлаа гэж магтаж гарна. Муу сайн бяцхан чөтгөрөөд ингээд та нар миний гарнаас гарлаа гэж Ремури хэлнэ. Үзэгдэл дахиад Йом руу шилжиж Tempest City-д ерөнхийдөө шиттэн Йом аваад ирчихсэн байдаг. Шуурганы хот ямар лаг хөгжиж байгаа гэдгийг харуулна. Тэгсэн муулам гэдэг тэр шидэт охин яг үнэндээ бууны нохоо буюу тагнуул байдаг. Клеймейн гар хөлнөл байдсан байлээ л дээ. Хотрыг дотроос нь устгах те тийм зоригтой энэ хотод нэвтэрсэн байлээ. Йомор дамжуулна. Тэгээд муулам ерөнхийдөө Йом дурснаасаа болоод өөрийгөө илчилнэ. Йом гэсэн чинь би чамд хайртай. Чиний хэн бэ хамаагүй гэж хэлнэ. Кино аним гээта. Тэгсэн чинь муулам нэг хувиралд ороод манай Tempest City-г гурвалжин хайрцагт төгжиж орхиноо. Tempest хотын тэр чигт нь бүрхэж яг тухайн үед Шон газар сөхөрч унан харин азар огринуудын нэг нь тойргоос гарч чадсан байдаг. Тэгээд Ремури дээр ирж болсон бүх үйл явдлыг хэлнэ. Мөн ядаж байхад хот дотор дайсны тулаанч нар байдаг. Мөн тэд манай гол огрин нартай тулдаж шуурганы хот тэр чигтээ Чаос буюу эмх замбраагийн байдал шилжнэ. Үнэхээр дайсны зэргүүдийг арай өөр төвшнийх байдаг. Манай огринаар гоблинаар бас л хүнд байдалд шилжнэ. Ядаж байхад Ремури нэг ариун баатар Хината Шигачиг ирчихсэн. Тэр Хината шигэж энэ Ремуритэй тулдана. Энэ ертөнц бол одоо цаг шиг санал хурааж мураагаад юм найртайгаар ерөөхдөө бол ер нь бол хаан ширээнд очидгоо шууд л хинбэ гэдгийг үзчихдэг тийм л ертөнц очоор хүссэн ч хүсээгүй юм тултгаас өөр сонголтгүй болно. Гэхдээ энэ бүх тулааны ард бол Клеймен байж идэг. Тэрийг гэхдээ сүлд нь Ремури мэддэг. Хинататай Сакачи эхэлж дайрна. Гэвч Ремури хойшоогоо үсрээд хүн алчиг л Хината ариун баатар нь ёстол аюултай тулаанч байж таана. Ремури эхлээд галын чөтгөр болж дайрсан ч нэвт бүлүүлчихэн дараа нь 3 толгойтой луу болж хувраад Ремури
Тэгсэн ч барахгүй нөхөр байж таарна. Римурийн шуурганы хот аюулд орж түр орхиод нутар руугаа газ телепортын аргаар шилжиж ирнэ. Тэгээд болсон бүх үйл явдлыг мэдэж авна. Римурийн нутагтаа ирсэн чинь өөрийнх нь ард иргэд Ариун Баатрын нэр дор гээд ер нь бол ихэнх цэргүүдийг хийчихсэн байлаа. Энэ үед явдал Римурид маш муухай санагдаж үхсэн гоблинээр ард түмнээ хараад Римури маш хэцүү байдалд орно. Римури дандаа тэрч авч явдаг байсан Шон хүртэл маш хүнд гэмтсэн бараг л үхэх шахсан байдаг. Ядаж байхад шидийн тойргоос нь гарч чадахгүй те. Дайсны ерөнхийдөө бол занганд орсон байдаг. Ер нь бол талд ер нь гизмо буюу те. Гизмо гэдэг нь ерөнхийдөө бол хүмүүсийн мэдхгүй тэр зүйлийг ерөнхийдөө бол нийлдэг. Ер нь бол ямар нэгэн төхөөрөмж гэсэн үг зэ. Одоо цагт байхгүй төхөөрөмж гэсэн. Энэ адал явдал иргэж нартай ерөнхийдөө бол Римури дахин уулзнаа. Римури гизмог хамгаалж байгаа хамгаалагч нарыг устгахаар нарийн төлөвлөгөө боловсруулж тулаанд орох бүхэл хамгаалагч нарыг устгаж орхино. Римуригийн цэргүүд дайсны тулаанч нарыг талд хядаж орхино. Уусаа гизмог хамгаалж байгаа бүхэл цэргүүдийг устгадаг. Манайхны ер нь одоо дайрах ээлжинд болсон. Бүхэл дайсны баатууд сандрал орж Римуригийн 10,000 ширхэг нэлцгай бит ингээд агаар дээр ингээд жижигэн нэлцгай битүүд ингээд яаж яагаад нисгээд тэгээд дээрээс нь ингээд буудаж нэлийн хүчтэй заяа. Тэгээд дайсны юм л цэргүүдийг болж хядна. За тэгээд гизмо гэдэг тэр зүйлийг нь манай хэд одоо Римуригийн туслахууд талд тусдаж шуурганы хотыг буцааж хэвийн байдал шилжүүлэх гээд л байдаг. Манай цэргүүдийг даалгавар амжилттай биелүүлнэ. Римури хаантай нь уулздаг бөгөөд хаантай нь юусоо нөхөрсгөө шууд гарыг нь тастаа дараа нь яг алах гэж байдал. Диабло гэдэг нэг нөхөр нэ. Тэр нөхөр нь Римури дараахан Римуриг гинт биед нь өөрчлөлт ор. Ер нь л илүү сайжирч апдейт хийгдэж байна гэсэн үг заяа. Өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү хүч чадалтай болно нэгээд өмнөх мэдлэгч гэсэн бүр илүү хүчтэй болоод сүнсэн дотроо өөрчлөгдөөд ерөнхийдөө бол Римури өмнөхөөсөө бүр хэд дахин илүү хүчтэй болж өөрчлөгдөнө. Диабло гэдэг нөхөр нь шууд сөгдөөд л ер нь бол дайн дууссан ч гэсэн бүгд л Римуриг хүлээн зөвшөөрөөд шуурганы хотыг тэр аяараа Римурид өвдөг сөгдөөд тухайн үйл явдлын дараа бүхэл амьтдын хаан, мангасуудын хаа тэгээд жүтгүүрүүд бүгд л Римурийн ялтыг сонсож бас айж ширнэ. Тухайн үед Римури хамгийн анхны найзыгаа олж байсан газар буюу агуудаа буцдаг. Ягаад тэр агуудаа буцдаг вэ гэхээр Велдоро гэх луу найзыгаа биенээсээ гаргах аль хэзээ болчихсон байдаг. Тэгээ Велдоро лууг ерөнхийдөө биенээсээ гаргаад ирсэн чинь эрэгтэй хүний дүрээр дахин төрүүлнэ. Яг үндэл луу дүрээр нь биш эрэгтэй хүний дүрээр Велдорог амьлуулчтэй. За Римуриг амь оруулсныхан дараа Велдоро ч нэг те мэдээж маш баяртай байдаг. Тэгээд таг нь болохоор угаасаа шизүүч гэсэн биенээсээ гаргаж ирэх нь бол тодорхой болсон. Энэ хэсгийг үзэж байхад Римури тосон руу Велдорог авч явж бусдтайгаа танилцуулнаа. Тэгээд яж байгаад Римури Велдород манга уншуулаа. Тэгээд тэр Велдоро манганд бүр дондчноо бүр галзуу юм шиг л манга уншиж гарна тхүү. Тэгээл Велдорог тосон руу авчихсан чинь мэдээж ирэх те манай нэг хуучин одоо гоблинууд бүгд энэ чинь манай бурхан байсан ш. Тэгээл бүгд бурхантайгаа ярилцаж үзэж мүзээл те. Бас надад бас энэ хэсэг амар гой санагсан л та. Жишээлбэл бид нар одоо ингээл бурхан гэж зүйлд итгэдэж штэ те. Эсвэл итгэдэггүй ч болно те. Тэр зүйлэн тэгээл бид нар дээр бууж ивэл те. Хүний төрхөнд орж ирсэн те. Бууж ирээл бид нартай уулзвал бас сонио те. За тэгэд Римури маргааш цэргүүдтэйгээ уулзалт хийж Клеймейн руу ерөнхийдөө бол дайрахаар шийтнэ. Яагаад Клеймейн руу дайрах гээд байгаа юм бэ гэхээр Клеймейн зүгээр байхад нь л Римуриг анхнаасаа өдөөд байсан штэ. Мангасыг бүртэл ингээд хургаад Римури руу дайруулад энэ бүх юм нь хорыг бол Клеймейн л зохиосон байдаг байхгүй юу. Тэгээ угаасаа Римури хитрхээ ухаантай болохоор угаасаа Клеймейн энэний арт байгааг шууд мэдчихтэй. Уг нь бол Клеймейн нэг баригдахаар үйлдэл хийгээгүй ч гэсэн Римури шууд мэдчихтэй. Тэгээд Гейсел хаан тухайн мөчөд ерөнхийдөө бол Римури дээр хурж ирдэг бөгөөд Римури тухайн дайнд үнэхээр ингээд ялалт байгуулсан ч лээ. Тэгээд дараагийн жүтгэрийн хаан болж байгаад нь бол баяр хүрэгдэг. Эралд гэдэг нөхөр бас ирдэг. Тэр өөрийгөө Хомоклус гэж нэг хэлнэ. Тэгээд тэрнээс гадна Эрик Колн нэг адал явдал эрхчдийн нэгнийх нь эцгэл байж таард юм л та. Тэгээд Римуритэй бүгд л ерөнхийдөө ярилцсан хийсний дараа Римуригийн хүч чадалтай мэрэгэн ухааныг бүгд хүлээмжшөөрч. За тэгээд угаасаа энэ бүх үйл явдал болж байхад Клеймейнийг л таагүй байдал орно. Чин Римуригийн хүч чадал асар их учир хол зайнаас ч мэдэрч байж магадгүй юм. Тэгээ магадгүй эсвэл ирээдүйд бол дайнтай ч холбоотой байж магадгүй. Энэ үйл явдлын дараа асар урт манай хэдийн ад жаргалтай тэгээ бие биетэйгээ танилцаж амар чимээр саавнд орох ч юм уу те бие биентэйгээ ингээд ад жаргалтай байх мөчүүд гардаг ч гэсэн Римури 3 өдрийн дараа Клеймейний
цэргүүд болон армиг тэр чигээр нь бүр Клейменийг тэр чигээр нь ашихаар төлөвлөдөг. Энэ 3 өдөр бол угаасаа Клейментэй хороо найруулах бүх боломжтой гэсэн үг. Тэгээд Ремурийг ерөнхийдөө бол мэдээж Клеймен тагнуулаа явуулна. Гэх мэтлэн өөрхөн хорыг бол зохионоо. 3 хоног ч өнгөрч Ремуригийн цэргүүд бэлэн болж дайны утаач ойртож байлаа. Яг энэ үеэр Клеймен хорон төлгөө зохиож Милим гэх хамгийн анхыг Ремуригийн аманд нэг цэцгийн хийдэг нэг чөтгөр өгдөө шүү дээ. Түүнийг хуурч агаад нэг юм зүйлчдэг байхгүй. Тэгсэн чинь л шууд сөхөрж унаал. Тэр зүйлт нь болохоор ингээд өөрийг нь оюун ухааныг удирддаг болчтой. Тэнгүүтээ амар Клеймен амар лалны мэт юм биш шүү дээ. Шууд нөгөө нэг мөлмиг өшгөлж мөшгөлээл мó хинч гэлэр нь бол амар доромжилт юм. Мотед амар доромжилт зодож мотоол. Бараг дээр нь хөл мөлөө тавьж байл. Үнэн балааш гарнаа. Ойлгох хөвгтэй очно урд өдрөө умбалсан гэж Клеймен нилээн умбалзаж гарнаа. За энэ ертөнцийн хамгийн хүчтэй шиттэнгүү чөтгөрүүд ерөнхийдөө бол ингээд нэг газар ингээд ярьслах хийж идэг. Угаасаа том дайн болох гэж байгаа учраас бүгдээрээ тийм айц хүчтэй байдаг. Энэ дайн угаасаа амар шийдвэрлэхтэй юм шиг үлээ. Энэ дайн босны дараа угаасаа маш олон хаан тусуудад бас өөрчлөлт орох байх гэж би бод. 12. Ремуригийн цэргүүд шилжин дайсны үр нүдлүүдээр очисноос хойш огрийн нар бүхэл газар ялалтыг байгуулж байв. Дайсны талын цэргүүдийг Ремуригийн огрийн нар болон оркийн арминд нь амархан устгаж байлаа. Бодсноос ч илүү амархан Клеймений цэргүүдийг устгаж орхив. Тухайн үед Ремури Волдераг зөв шуурганы хотод тайван сайхан байж байдаг бөгөөд Волдера бүр манга комикэд донтчихсан байдаг. Дараагийн хэсэгт юу бол гэж амтархан мангагаа уншиж байд. Харин Ремури албаар шууд манганы сүүлийн хэсгийг нь спойлердэж Волдерагийн уурыг хүргэнэ. Энэ тулаан дайн бусад хүчрэг хаадууд буюу чөтгөрүүдэд таалагдахгүй байсан учраас дугуй ширээний уулзлагын хийдэг бөгөөд тэндээч Ремурийг урина. Леон гэдэг хүчрэг нэгэн Ремуритэй өөрөө мэднэ. Мөн Милимийг орж ирэхэд аль хизээний хүзүүний зүйлнээс болоод тэр чигтээ Клеймений удирдлагад орчихсон байдаг. Яг ямар учиртай хурал болж байгаа гэхээр Ремуригийн буруу юу, Клеймений буруу юу гэдгийг л нотлох гэж те ер нь бол хилцэх гэж юм байл л дээ. Энэ ертөнцид хүчрэг хэдэн мангасууд чөтгөрүүд уулзаж байгаа аж. Хурал донд шууд Милимийг Клеймен удирдах байгаа гэдгийг мэддэг тул баранда Ремури Клейменийг дил бүчгэлэх гэж төгтөл Клеймен хойшоогоо үсрээд айдас хүчтэй байдаг. Crimson гэдэг бас нэгэн чөтгөрийн хаан байдаг. Тэгсэн тэр Crimson гэдэг бас нэг чөтгөрийн хаан дөрвөн бас энэ ертөнцид байдаг шүү гэж хэлнэ. Ремури за бүх зүйл тодорхой. Энэ Клеймен буруу гэдгийг дахин хэлнэ. Crimson гэсэн за яг хэний буруу гэдгийг хинч нотолж чадахгүй байгаа юм чинь та хоёр хоорондоо нэгийн эсрэг тулдаад хэнийхэн зөв гэдгийг шийдэхээ гэдэг саналыг хэлнэ. Клеймен тгийл та гэж далчгнаж гарна. Клеймен дал санаа нь Милимийг удирдах байгаа л Ремурийг устгуулах тийм хорон төлөвлөгөөтэй байдаг юм. Яг энэ үед Шойн буюу Клейменийг шууд гинт дэлб зөхөж нүдэж гарна. Клеймен чинь бүр Шойнд бүр дэлб зодуулаа л те. Клеймен чинь нэдүүлж явах үедээ Милимийг болохоор Ремури лөө дайруулна. Ремури найз руугаа дайрахгүй. Милим тасралтгүй харин дайрсаар л бай. Яг энэ үе гинет Волдера уулзалтанд гараад ирдэг бөгөөд тэр яах гэж ирсэн бэ гэвэл зүгээр л уншиж байсан манган дуусчихсан учраас л ирсэн байдаг. Яг энэ үеэр Шон Клеймений зэргүүдийг амархан ялна. Дараа нь Клейменийг дайрахт нь Клеймен бүр айцсандаа болоо хувиралд орж илүү хүчрэг болдог. Гэвч Шонд дэлб зодсоор л байдаг. Яг энэ үеэр тухайн үед Милим Волдератай тулдаж байдаг тулд Ремури маш их завтай байдаг. Эцэст нь бүх юмны учрыг олж Милим чөлөөлж Клеймений уйлах цаг нь ирж хамаг гарыг нь тастаж хайна. Эцсийн мөчч гэсэн Клеймен бууж өгөхийг хүсэлгүй байсан тулд өөрийгөө удирдахнаасаа хүч авч илүү хүчтэй болж дахин хувиралд ордог. Тэгээд бүх хүчээрээ Ремури руу Клеймений дайралт нь гэрэл асаал луу болж хувирал. Гэвч дайралтыг нь амархан Ремури сороод авчихна. Дараа нь Ремури Клейменийг хэд алгадаж байгаад
эцсийн мөч түүнийг сороод алчихдаг. Ингээд дайн дуусчихдээ. Ремүри бүх усад чөтгөрийн хаадуудад хүлээмжшөрөгдөж 8 дахь чөтгөрийн хаан болж Ремүри цэвэр ялалтаар Клемени цэргүүдийг өөрийг нь хүртэл алчихсан юм да. Бас бууж өгсөн цэргүүдийг өөрийн талдаа илсүүлсэн. Төд удалгүй Ремүри буцаад нутагтай буюу шуурганы хот очтогоо. Аним season 1, season 2 ингээд дуусч байгаа. Part 1, Part 2, Part 3, Part 4, Part 5, Part 6, Part 7, Part 8, Part 9, Part 10, Part 11-ийг маш их лайкаар миласны хүчээр Part 12-ыг чадхаараа хурдан оруулсан шүү. Дараагийн 3 дахь үйлрэлийг би үдэж дуусаагүй учраас тийм болохоор үзэж дуустлаа хийхгүй гэсэн үг. Ер нь бол 2 дугаар анги дээрээ л явж байгаа. За тэгээд 1-2 дугаар сурвал ингээд дууссан. Тэр хүртэл надад байлцсан тун сонирхолтой аним бас комикуд байгаа. Та нарт бэлэн болгох гээл хүлээгдэж байгаа шүү. Subscribe хонхоо дарж аним төвчлөлт орно үзээрэй.